30 настай Юмигийн амьдрал нэгэн хэвийн уйтгартай байсан ч залуухан шинэхэн найруулагч гарч ирснээр амьдралд нь шинэ өнгө нэмнэ. Юми шинэ найруулагчтайгаа уулзах үед эсүүдийн тосгон ингэж нэг ам орно. Ингээд киногоор эхлүүлцгээе. Сайн мэцхан уу Бамби ТV байна. Өнөөдөр та бүхэндээ Юмигийн эсүүд 3 дахь бүлгийн 1-2 дахь ангийн ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэндээ хамтаарай. Юмигийн аав нь охин нь өөрт нь машин авч өгсөн тухай хуршүүдтэй бахархан ярьж байгаагаар кино эхэлнэ. Юми анх нэгэн хэмээн ажилласаа гарч багийн зохиолч болох мөрөөдлөө биелүүлж байгаа тухай 2 дугаар бүлэг дээр гардаг бол харин 3 дугаар бүлэг эхлэхэд Юми аль хэдийн романтик зохиолуудаараа нэр хүндтэй амжилттай явна ийхүү харагдана. Юми шүхрээр үсэрч байгаад нэгэн эмэгтэй дурлдаг зохиолоо илүү бодитоор бичихийн тулд өөрөө шүхрээр үсрэхээр шийднэ. Юмигийн эсүүд зохиолч эсээс өмнө нь ингэж амьнасаа эрсдэлд оруулахгүйгээр сайхан зохиол зөндөө бичдэг байсан штэ. Одоо ингэх хэрэгтэй юм уу гэхэд зохиолч эс ингэхгүй бол бичиж чадахгүй болчиход байна л гин. Шүхрээр үсрэхэд хэсэгхэн хугацаанд сэтгэл нь хөдлснөөс биш амьдралд нь өөр сэтгэл хөдлөх зүйл байхгүй учраас зохиолоо бичиж чадахгүй гацалтанд орчихсон байх нь тэр. Аргагүй ч үсттэй хайр дурлалын зохиол бичдэг хүн өөрөө дурлаж болохгүй байгаа юм чи. Энэ үед Юмигийн эсүүдийн тосгонд ухааны эс, мэдрэмжийн эс хоёр тосгоных нь эсүүд нэг нэгээр алга болж хайрын эс үстэл алга болсон байгааг анзаарна. Ийхүү хайрын эсийг хайж яваад тосгонд нэгэн том төмөр хаалга бий болсныг харна. Яваад ортол хэрэггүй болсон эсүүдийг хөлдөөдөг агуулга шиг газар байлаа. Энд л бүх эсүүд хүлцсэн байх нь тэр. Хайрын эс, тасчааллын эс, өөр хилэн, загварын гих мэт бүгд л байлаа. Энэ үед мэдрэмжийн эс ч гэсэн би удахгүй энд ирэх байхаа. Хайрын эс явхаас өмнө нойр хүрээд байна л гэд байсан. Миний ч нойр ойрын үед их хүрээд байна гэд унтаад өгнө. Ухааны эс мэдрэмжийн эсийг үүрэн чамгүйгээр би яах юм бэ л гин. Шүхрээр хамт үсэрсэн юун найруулагч хөлөө гэмтээсэн учраас Юмитэй өөр шинэ найруулагч хамтарч ажиллахаар болно. Энэ хорвоогийн хамгийн тайван хүн л гин. Гэхдээ энэ үеэс л бүх зүйл өөрчлөгдөнө. Энэ бол Юми зохиолчийн туслах Бек Нахи. Сэргэлэн хөгжилтэй дуу шуутай нэгэн. Шинэ найруулагч Шин Сунрогийн хүүхдэн авч өөрийгөө танилцуулна. Ингээд ажил харах үе болж Нахи явхад Сунрог Юми хоёрын дунд чимээгүй эвгүй уур амьсгал бүрдэнэ. Юми ийдэг байж яриа өдөн уур амьсгалыг авахыг оролцсон ч Сунрог тийм ч их хариу үйлдэл үзүүлэхгүй. Төв царайлаад л байна. Ингээд Сунрогийг гарснаас 10 минутын дараа гарвал таарахгүй байхаа гэд хүлээж байгаад гараад очтол өнөөгч нь автобусны буудлын дээр зогсож байх нь тэр. Яах ч аргагүй нэг хороолд амьдардаг болохоор нэг автобусанд суух шаардлага гарлаа. Эвгүй байсан болохоор чихвчээ зүүе гэж бодтол яс уртгууны эс болохгүй. Хүнтэй явж байхад яасан ч чихв зүүж болохгүй. Тэр бол бүдүүлэг үйлдэл гээд чихвчээ зүүж чадалгүй. Яахан мэдгүй зогсож байтал ашгүй нэг автобус ирнэ. Автобусанд суугаад Юми амхандаа л баг сав яриа өттөл Сунрог тийм үгүй гэсэн хариултал өгнө. Цаашаа ярих зүйлгүй болсон учраас чихвчээ зүүмээр байгаа ч яс уртгуунаа бодоод чадахгүй зогсож байтал нөгөө Сунрог чинь чихвчээ зүгээд хамгийн чанга дээр нь тавьчих. Энэ үед мэдрэмжийн эс сэргэж унтаж чадахгүй босоод ирнэ. Автобусаас буусны дараа яагаад ч хамт алхаж болохгүй гэж бодоод аль зүг рүү явахыг нь асууж байгаад нөгөө зүг рүү нь явъя гэтэл Сунрог төрүүлээд Юмигээс асуух нь тэр. Юми булзааруулж байгаад эсрэг зүг рүү явнаа гэд ашгүйнийг сална. Гэтэл нэг их ядарснаа мэдээд хаахаас өмнө гүзээлгний кремтэй загсан талхаа авч идий гэд алхаж явтал урд нь Сунрог явж байгааг харна. Яг л нэг зүг рүү явсаар байгаад Сунрог талхны дэлгүүрээс сүүлийн үлдсэн 8 талхыг авчих нь тэр. Юми очоод энэ хамгийн сайхан амттай талх би байнга авдаг юм гэтэл дуусчихлаа гэсэн чинь Сунрог тоож байгаа ч юм байхгүй. Харин хурдан дуустдаг юм бэлээ. За баяртай гэд явчихна. Ингэж ойлгомжтой хийж байхад тоосонгүй гэд Юми ихэд уурлан Юмигийн хүлдсэн эсүүд дундаас нэгийг зэрэгнэ. Хуучин ажлын хамтрагч Ируби Коко нэртэй мальт нохоогоо Юмид харуулахаар өгөхөд үнэхээр илдвэртэй учраас Юми Тастая байнга харж өгдөг болсон байлаа. Юми Коко тасаж үнэхээр их хайртай болсон учраас зохиолдоо мальт нохоог хамгийн ухаантай нохоо гэж бичсэн байв. Үүнийг шинэ найруулагч мальт ч хамгийн ухаантай биш 75 нохооноос 55 дордог гэх мэтээр мяалахад Юмигийн дургу хурч маргаж сүүлдээ ялахын тулд Бразилийн тэмцээнд 125 үйлдвэрийн нохоог ухаанаар нь уралдуулахад мальт нохоо бүр 2 дорсон гэж хэлээд чимээгүй болгоно. Гэвч үнийг худлаа зохиож хэлсэн байх нь тэр. Оройн шинэ найруулагч залгаад мальт нохоо 2 дорсон гэх мэдээл хаана байгаа юм болоо. Би олдоггүй. Тэр чинь миний мэдхээр баасаа эздэг нохоо бидтэй гэхэд Юмигийн уур бүр чих буцалж удаан унтаж хөлдсөн нэг эс буюу хараалын эс зэрэг нь тэр. Ингээд Юми ууралсандаа шүнжээ унтаж чадахгүй хөргөн. Маргааш нь Коко хөргөж өгөх гээд явж байхад Сунрогийг гүзээлсний кремтэй загсан талхны дэлгүүр рүү явж байгааг хараад машинтай төрүүлж чад 40 гаруй бүх талхыг нь авчих нь тэр. Сунрог талахгүй хоцорч гайсан харцаар араас нь ширтэж зогсохыг харсан Юмигийн баяр багтлан төрж эндорфин сэргэж ойрд байгаагүйгээрээ
их аз жаргалтай болдог. Оройн юмыг зохиолоо бичээд сууж байхад нь нэг хүргэлт ирнэ. Soul Bakery буюу маш алдартай захиалган ч олддгүй нарийн боовны газраас байх нь ба Sunrock гэсэн нэр бичээстэй байхыг хараад өөрт нь ийм амттай сайхан зүйл явуулсан байгааг хараад үнэхээр их баярлаж уучлал гуйж байгаа бололтой гэд баярлалаа хэмээн зурус явуулах гэж байхад хонхон дуу. Sunrock өөр Ким зохиолчид явуулах гэж байгаад андуураад явуулсан гэх юм тэр. Энэ үед Юмигийн эсүүдийн тосгонд жинхэнэ галт үргэлтэн. Гэтэл Sunrock нариулагч шөнийн 2:13 минутанд имэйл явуулсан байх ба Юми майл нохоог ингэтлээ эсэргүүцээд өстой юм байх та гэж бодоод уншдаг. Зохиолынхын тухай үнэхээр нарийн детальтай сэтгэл бичиж гаргах гээд байгаа санааг нь бүрэн ойлгосон байх нь тэр. Юми ихэд баярлан магтаал илгээх гэтэл бардам зангиас гарч ирээд шинэ найруулагчийг ойрын хугацаанд магтаж болохгүй. Бардам зан гэж байдаг юм аа сте гээд боловсон. Үүний дараа шинэ найруулагч Юмиг нөгөө Soul Bakery-гийн амттан барьчихсан танд өгөх гэсэн юм аа. Өчигдөр андуурсандаа уучлалт хүсэж байна гэхэд Юмигийн ховдог ис үнэхээр их баярлаж ийм сайхан амттай зүйлэл хийхийг хүсэж байсан юм гээд маш том магтаал илгээх гэтэл дахиад бардам зангийн эсэд баригдах нь тэр. Тэгээд нүүрэн дээрээ Юми ингэх гэсний хэрэггүй дээ баярлаа гэх нь тэр. Юми хэвлэлийн газар руу явах гэж байсан ба Sunrock гэсэн тийшээ явах гэхэд хүргэж өгөхөд асуудал байхгүй гэж бодоод дайгтчих. Бийж бас тийшээ явж байна гэхин тэр. Ингээд зогсоолоос гарах гэж байхдаа гинэт суулгасандаа харамсаж хэвлэлийн газар хүртэл 20 минут явна. Энэ хугацаанд огт юу ч ярихгүй энэ эвгүй байдалд яаж явах юм бэ гэсэн баахан бодол төрж байгаад машин ордог хэсэг рүү гарах гээд явж байхад нь өөдөөс нь гинэт баахан машинууд ороод ирэх нь тэр. Юми урсгал сууж байгаагаа мэдээд маш их сандран ухрах гэтэл ухарч чадахгүй байхад Sunrock машиныг нь барьж өгөөд ухраан зогсоол тавьж өгөөд саяны хэцүү байдлаас авна. Юмигийн сандарлын эсд гэсэн энэ үед маш их талархан шууд Sunrock руу магтаалын шууд илгээх гэтэл дахиад нөгөө бардам зангийн эс гарч ирээд зогсооход ёс суртахууны ийм үед талархлаа илэрхийлэх ёстой гэж заад өшгөлж хаяад талархснаа илэрхийлэх нь тэр. Харин Sunrock энэ боломжийг ашиглаад харилцаагаа сэргээж авъя гэж Юми бодтол Sunrock хариуд Юмиг машин барьж чадсгүй гэж дотроо дооёолж хэр удаан машин барьж байгаа юм гэхийг сонсоод эсүүдийн тосгоны эсүүд бас л их уралцгаад Юми маргааш нэрт бусаа явах ёстой мөртлөө дахиад л унтаж чадахгүй хөрвөө чивтэн. Сүүлдээ бүр үлсэж ховдог ис Sunrock-ийн өгсөн амттай Soul Bakery-ний амттан идмээр байна гэхэд бардам зангиис өгсөн ч идэхгүй гэсээр дотроо тэмцэлдэнэ. Гэтэл зохиолч сүүлийн үед эсүүдийн тосгон тайван байха боллоо. Зохиолоод сайн бичиж чадахгүй байна. Ерөөсөө андаа юм редактороос шинэ найруулагчийг солиод өг гэж хэлье гэснээр ямар шалтгаан хэлэх үү? Ямар майл нохоог муулсан гэлтэй биш. Эсвэл гүзээлүний кремтэй засан талхыг 8-ыг авсан гэх ч юм уу? Автобусанд хамт сууснаа ганцаараа жихив зүүсэн гэх юм уу? Эсвэл жолоо барьж чаддгүйгээр шоосныг нь анзаарсан ч гэх юм уу? Бүгд утгагүй шалтгаан болно. Солих ямар ч үндэслэл олдсонгүй. Ингээд өглөө болж бусаа явах гэтэл хамт явах найруулагч нь явж чадахгүй болоод шинэ найруулагчаас хамт яваад өчгөө гэж гуйчихсан. Энэ зохиолчтой галт тэргэндээ сууж байгаараа Sunrock амжихгүй бол дараагийн галт тэргээр очих байхаа гэхэд маш хурдан галт тэргэндээ суугаад хоцроосоо гэж бодон суулаа. Ингээд галт тэрэг хүүдүүл Sunrock ирсэнгүүд баярлан ингэж нэг тайвширхан тэр. Гэтэл хойноос нь гүнэт Ким найруулагчаа гихэн тэр нөгөө Sunrock ч гүйсээр байгаад амжиж суусан байв. Одоо өөр арга байхгүй юм чи сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй болов. Мэдрэмжийн эс, бардам зангийн эс хоёрыг уурлаж болохгүй. Хараалын эсийг сайн барьж юу ч яриулж болохгүй. Илдэг зангийн эс чихв зүүсэн ч уурлаж болохгүй. Ховдог эс Sunrock ганцаараа 100 шидэж магадгүй шүү, уурлахгүй шүү хэмээн ухааны эс бүгдэнд нь даалгавар өгнө. Ингээд Юми за ашгүйдээ ганцаар явах уйтгартай санагдаад байсан юм. Ийшээ суугаач гэхэд Sunrock үгүй миний судал тийм байгаа. Таны хажууд суудал алдаагүй юм аа гэхэн тэр. Юми ингэж нэг тайвширч байтал мөрдөгч эс Юмитэй хамт явах дургу болохоор хамгийн хол суудлыг нь авсан юм шүү гээд Юмигийн дургу хүрхэн тэр. Энэ үеэр Андеюн редактор Юми рүү залгаад шинэ найруулагч танаа багт ороод удаагүй байгаа юм чинь чи дургуйцахгүй бол өөр найруулагчаар сольж болох уу гэхэн тэр. Юми ихэд баярлаж асуудал ингээд шийдэгдэх нь байна штэ гээд надад бол зүгээрээ хэмээн баярлана. Дахиж хамтрахгүй амар тайван зохиолоо бичих боллоо гэхэн тэр. Ингээд Юми баярлаж сүүлийн удаа аялалд явж байгаа юм байна гээд уух зүйл Sunrock давжиж өгөөд ан редактор сая далгаад хэлсэн гэхэд Sunrock ярьж яснаа ойлгосонд баярлаа гэхэн тэр. Гүнэт Юми гайхаж арай энэ шинэ найруулагч солиё гэж хүсэл тавьсан юм уу гэх бодол төрөөд ан редактороос асуухад тимээ гэв. Юми шууд уурлаж солих ёстой хүн би байхад энэ муу яагаад сольдог юм гээд уураа төвчлгүй шууд очиод надтай ажиллах дургу байгаа юм уу? Яагаад? Шалтгаанаа тодорхой хэлэх гэхэд Sunrock балмагтхан тэр. Ийхүү хоёрдугаар анги дуусна. Хорвоо дээр хоёр төрлийн хүн байдаг. Зарим нь олон нийтийн дунд байхаараа улам бүр ирч хүч орж сэрэгдэг бол Sunrock шиг хүмүүс улам бүр ирч хүчинд бурдаг. Би ч Sunrock шиг төрлийн хүн юм билээ.
Бейсболын тэмцээн дээр дэмжсэн баг нь төрүүлэхэд стадион тэр чигээрээ баярлан хөгжилдөж, бүжиглэж байхад сонирогч улам хэцүү санагддаг. Бейсболын сэдвтээ зохиолчтой ажиллаж байгаа учраас энд ирсэн болж таарна. Одоо Сөнрөөгийн эсийн тасгуныг танилцуулаа хэлнэ. Гадуур явхад түүний бүх эсүүд ажилдаггүй, унтаж байдаг болохоор эзэн ч юу идэж байгаагаа мэдэх боломжгүй. Кино үзэн ч ямар кино үзэж байгаагаа мэдэрдэггүй. Зөвхөн ганц л эс үйл ажиллагааг нь зохицуулсаар байдаг. Тиймээс олон нийтүүд байхаар тухгүй байдаг. Нэмээд өмнөх анги дээр Юми дээр ирэхэд Майлт нохоон Сөнрөөг рүү буцахад тухгүй байдал нь бүрж нэмэгдсэн байдаг. Мөн зохиол уншиж байхад нь Юми шинэ найруулагчид хэлэхцэл байна уу гэхэд зохиолооч ойлгохоо болж эсүүдийн тасганд нь хүнд дурсан хүн яаж тайван байж чадах юм гэх дуу сонсогдно. Сөнрөөг сандарсандаа хамгийн түрүүнд харагдсан Майлт нохоо гэх бичгийг хараад Юмид Майлт нохоо тийм чухал нохоо биш гэх яриаг эхлүүлсэн байж. Ажлынх нь хоёр хүн Майлт нохоог муулсан болохоор Юми зохиол сэтгэлээр унжглаа гэхэд Сөнрөөгийн эс нь Юми зохиолч өөрөө ямар Майлт нохооч биш бас өөрөө ч тийжээдэггүй байхад яагаад сэтгэлээр унана гэдэг байгаа юм болоо. За мэдхгүй гэж ирч хүчин бараг л дуусаж байхад гэртээ орж ирнэ. Ингээд гэртээ орж ирэхэд Сөнрөөгийн бусад бүх эсүүд сэрэгдэг. Гэртээ ирэхэд л мандуу идэхэд амтлах гэсэн сэргэж, пиано сонсож сонсох гэсэн сэргэж, бейсболын шууд дамжуулалт үзэж, мэдрэмжийн эсэн сэргэж, ганцаараа гэртээ кино үзэж бүх мэдрэмжийг мэдэрч чаддаг. Бүр их уйдсан үедээ Юми зохиолчийн зохиолыг уншиж, үгнийх нь цаад утгыг гүн ойлгож чаддаг. Тиймээс шөнийн 2:13 минутанд зохиолын тухай санал хүсэлт имэйлээр илгээсэн байдаг. Гэр амтай хүмүүсийн шөнө маш хурдан өнгөрдөг. Хамгийн дургүй зүйл нь төлөвлөөгүй амралтын өдрийн ажил. Унтаж байхад нь гинэт бусаа явах талаар хэлсэн болохоор Сөнрөөг маш их яарч ирэхдээ нүдний шилээж орхиж, нүрээ жугаалгүй, гүүж хөлсөн цовсон хүн орж ирээд толинд харснаа. Ийм амар царайтай яаж Юми зохиолчтой хамт явах юм бэ? Заавал хоол суух ёстой гэд өөр судал хүчилсэн байдаг. Энэ үед Юми очоод надтай хамт ажиллах дургүй байгаа юм уу? Тодорхой шалтгаанаа хэл гэхэд Сөнрөөгийн ганц эрчим хүчнээс юу ч ойлгохоо болж, юуны талаар яриад яагаад дуулаад байгааг нь ойлгохоо болж байна. Бүр эрчим хүчний од нь хагасч. Ингээд дахинд нь ямар ч бодол санаа байхгүй ч зүгээр л нэмсгэлнэ. Үүнийг харсан Юмигийн эсүүд бүр гайхаж яагаад инээгээд байгаа юм бэ гэхдээ зэрэгцээд Сөнрөөгийн утсан дуугарч уцаар ярангаа хаалга нэзрээд очиж зогсно. Гэтэл яг энэ үеэр галт тэрэг буудал дээр ирэх хаалга нэгдэж хүмүүс буух гэтэл Сөнрөөг сандарсандаа хамт бочдөг. Галт тэрэг хүмүүсээ буулгаж дуусаад хаалгахаа хөдөлж эхлэхэд нөгөө Сөнрөөг чимэлдэхгүй цаашаа хараад уцаар ирсээр байгаад хоцроод үлдчихэв. Анзаарсангүй дараагийн галт тэргээр араас жогчи уучлаарай зохиолчоо гэх зурус Юми руу илгээв. Энэ үед Юмигийн тосгонд загсчин эстэй тааралдаж уурлаа загс зөндөө барьсан уу гэтэл юу ч барьсангүй. Хэдий Юми өнөөдөр их ууралсан ч цахилгаан захиад бүх ууртай заснууд өвчихсэн гэв. Ухаанээс бүр гайхаж өнөөдөр зөндөө их ууралцахад яагаад тэрвэ гэд хөлдөө хаагуулах дээр өчнө. Юунаас болсон юм болоо гэд хайж байтал нэг эс сэргээд явчихсан байгааг хараад нийл гайхав. Ингээд Сөнрөөг дараагийн галт тэргэнд суугаад 15 минутын дараа очноо гэв. Юми хүлээж байгаад дараагийн галт тэрэг ирж Сөнрөөг бууж ирэхийг нь хараад эсүүдийн тасганд гинтэл аян цахилж нөгөө уурлаж байсан эсүүд өгөнд аян цохиулан унана. Холоос Сөнрөөг ирж байгааг хараад Юми догтлох нь тэрээ. Нөгөө ухааны эсийн харсан алга болсон эс нь хайрын эс байлаа. Хайрын эс зэрчгсэн байх нь Юми дахиад догтлж байна манайхаа. Ингээд бусаан дахь номын нээлтийн үйл ажиллагаа дуусаж Юми буцаад ирчихсэн ажил дээрээ сууж байхад нь туслагт наахын та өнөөдөр их тайван харагдаж байх ч нэ гэхэд үнэндээ Юмигийн эсүүдийн тосгод жинхэнэ амьдрал өрнөж байдаг. Гаднаасаа л тайван харагдах гэж хичээж байгаа болохоос биш Сөнрөөгийн нүдний шидлээ зүгээгүй үсээ буулгачихсан. Энийгээд ирж байгаа нь үнэхээр царайлаг гэд юунд ч уурснаа марчихсан хайрын томбол байх нь тэр. Гэхдээ Сөнрөөгтэй дахиад хамтарч ажиллахгүй дахиад уулзахгүй болохоор хэд хоногийн дараа нь зүгээр болчихно. Энэ эсвэл зүгээр л аянган тохиолноос болоод сэргсэн байхаа гэж өөрийгөө тайвшруулна. Харин өнөөдөр Сөнрөөгийн төрсөн өдөр болохоор Наахи билээ авчирсан байна. Юми өнөөдрөөс хамт ажиллагаа билсэн штэ гэхээр Наахи гонёглож уг нь их таалагддаг байсан штэ. Үнэхээр царайлаг гэж Сөнрөөгийн тухай ярьж байхад Юми гаднаа нэг сонирхгүй царайлж байгаа хэрнээ цаагаараа яриаг нь үргэлжлүүлээд л байдаг. Гинэт Сөнрөөг Наахи руу залгаад ойрхон явж байгаа болохоор ороод гарьяа гэдэг. Одоо орж ирнэ гэсэн болохоор Юмигийн зүрх дахиад хүчтэй цохилж хүс гизгээ янзалж уруул өнгөлөгч хүртэл түрхэнэ. Ингээд Сөнрөөг орж ирэхэд Юми хараад л бүх зүйл удаашраад зөвхөн Сөнрөөг дээр харсан фокуслаж эхэлнэ. Наахи төрсөн өдрийн билүү гаргаж ирээд төрсөн өдрийн дуу дуулж эхлэхэд Юми хамт дуулж байснаа одоо хамгаас хайртай Сөнрөөг доо гэдэг үг хэлнэ штэ. Яаж хэлэх юм бэ? Гэж зохиолч санаад авахд ёс суртахууны
Энэ дууг чинь дайсандаа хүртэл дуулж өгдөг дээ. Зүгээр гэж дуусахад нүүр нь улаад ичгэн тэр. Ингээд сонироогийг 29 нас хүрч байгааг мэдснэ. Юми хүүшээ надаас ч одоо хичнээн их дүү юм бэ яана гэж бодно. Наахи сонирогоос асуулт асууж ярилцаж байхад Юми цаанаас нь сонсоод ганцаараа амьдардаг гэр амьтай бас найз бүсгүйгээ гэдгийг нь сонссноо дотроо баярлана. Тэгээд сонирог ажлын шугамар биш хуваараа ирж байгаа учраас түүнд илүү тайван тухтай байгаа болохоор сайн ярилцаж чадаж байна. Тэрнээс биш ажил амьдралаа сайн зааглаж чаддаг л даа гин. Мөн өндөө орой Бусан руу явна. 2 хоногийн турш семинартаа бүх зохиолчид явж байгаа ч Юмыг зохиолч явахгүй гэсэн тийм ээ гэхэд Юмийн Есүс дотроо яагаад семинарт явж болохгүй гэж тэнд сонирог очих юм байж дээ гэсэн. Харин зохиолчис бүр уурлаж гар бичмлээж дуусаагүй байж юуны ч семинар гэж загнана. Хурал дээр Наахи олон төрлийн санаа гаргахад Юми тогтож сонсож байгаа ч юм байхгүй. Над чинь дайггүй юм байна. Энэ ч бас дайггүй юм байна. За гэсээр бидэг. Тэгснээ ингээд хурлаа дуусгая. Маргааш онлайнаар хуралдъя гэд яран босно. Зохиолчис бүр гайхаж яагаад ийм хурдан дуусах вэ гэхэд хайрээс орж ирэн хайр дурлал тавцсан хүн яаж тайван сууж чадах юм? Аянд буух үед Юми өөрчлөгдсөн гэх тэр. Юми Бусан руу явахаар шийдэж оройн галт тэргээр явахаар болдог. Ерөнхий эсийн байр суурийг зохиолчдоос хайрээс булаан авна. Юми хувцас бэлтэнгээ баярлаж тэгснээ би солиорсон баха. Ажил амьдралаа ялгаж чадахгүй хүн юм аа. Зарим хүмүүс тэгж сайн зааглаад байхад би яг солиорсон бах гэж амандаа буснасаар таксинцон галт тэрэгний зогсоол руу явна. Гэтэл утсан дуурч цаана хариулагч залгаад шинэ хариулагч одоо бас галт тэрэгний зогсоол дээр байна гинэ. Хамт хүрээтэр гэхэд Юми бүрж их баярлаж сонироогийг хараад дахиад л цаг хугацаа зогсож түүн дээр л фокуслаж зүрхэн хүчтэй зохиолч эхэлнэ. Ингээд сонирогт дуулсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэтэл зохиолчис бууж өгөхгүй гэсэндээ сонирог Юмыг огт тоодоггүй. Бүр дургүй. Ажил нь болохоор л Юмээр хамт явж байгаа юм аа гин. Ингээд галт тэрэгэнд хамт суугаад сонирог дахиад л нөгөө чихвчээ гаргаж ир зүгээр дууг нийт дээр нь тавина. Зохиолчис ийм найдваргүй хүн дурлах гээд байгаа юм уу гэхэд хамаагүй гол нь би сэрсэн. Юмигийн нэгэн хэвийн өдөр тутмын амьдрал дууссан гэж хайрээс хэлнэ. Буудал дээр чигээд чан хариулагч руу залхтал бид нар дахиад идээд юм ууцгааж байна хурдан хүрээд ирээ гэв. Юмийн сонирогоос асуудал хийх ажил их байгаа таныг очно гэвэл хүргээд өгье гэхэд Юми би ч бас явахгүй амарна гэхэд ингээд тэр хоёр буудлын өрөө рүүгээ явж байхад дахиад л чимээгүй байдал үүсгэд Юми хэд хоногийн өмнө л энэ байдал үнэхээр их уур хүргэж байсан байхад одоо яагаад ийм сайхан байна гэж жумалтна. Өрөөндөө ороод сонироогийн тухай элдв янзын зүйл бодож байснаа гинэт өнөөдөр нэрээ төрсөн өдрөн штэ. Юу ч өгөхгүй байвал эвгүй штэ. Ямар нэг зүйл үгүй гэж бодоод захиалах гэтэл ерөнхий редактортай нэг өрөөнд байгаа штэ. Тэгээд 10 минутын дараа төрсөн өдөр нь дуусах юм байна гээд болоод тагтан дээр агаар амсгалах гээд гартал сонироо гадааглахад явах нь. Одоо 3 минут дуу байгаа юм чи оройтойгүй гэж бодоод зураас явуулна. Сонирог нэлээд бодож юм бичиж байснаа устгаад дахиад бичиж явуулна. Баярлаа. Бэлэг таалагдлаа. Сайхан амраарай гэд энэсэн эможитой зурус илгээсэн байлаа. Юми их баярлаж яг л зүрхэнд хайлж нар мандас байгаа мэт мэдрэмж төрхөн. Юми өглөөний сайн дайртал ерөнхий редактортай таарна. Сонирогтой таарна гэж бодоод их тунгалж ирсэн байтал шүнжээ ажиллаад өглөөний цай уухгүй унтна гэсэн л гэв. Юми ч ганглах хэрэггүй байжээ. Сонирог ирэхгүй юм чи хагчлаа сайхан идье гэд хоол авч байтал хажуунаас нь сонирог Ким зохиолчоо гээд дуудах нь Юми эргээд хартал дөнгөж боссон байгаа нь хүртэл үнэхээр царайлаг харагдана. Үдээс хойш зохиолчид ихэнх нь өглөөний цагаа уугаагүй болохоор сэндвич, кофе олноор нь захиалж хүргүүлэхээр ерөнхий редактор сонироогийг явуулсан байв. Юми араас нь хайччод кафед уулзаж би ч бас кофе авангаа гадуур алхах гэсэн юм аа л гин. Гэтэл сонирог Юмигээс таны мэндэлсэн өдөр хизээвэ? Наст өдөр хідвэ? Надаас нилээ их гэж бидтэй гэв. Юмигийн мэдрэмжийн эсүүд соёлтой болохоор ингэж асууж байгаа байх. Тэгээд сонирог ажил амьдралаа сайн ялгаж чаддаг гэд өөрийгөө тайвшруулад хэлж чадахгүй ээрч мураа зогсож байтал өөр нэг зохиолч орж ирээд яриаг тэслэнэ. Тэгснээ манай Юмиг их хөөрхөн юм аа энтер гээд хандарч өгнө. Гэтэл энэ Ким Жунхуу гэж зохиолч сонирогт их ажил таалгаснаас болоод Юмигийн багаас гарсан болж таардаг. Энэ тухай ерөнхий редактор хэлтэл Ким Жунхуу зохиолч та амар байвал авал та. Би олон жил зохиол бичиж байгаа болохоор хүлийн хуруугаараач бичиж чадна уу гэхэд Юми ашгүйдээ тэгвэл буцаад өгөөч гэж хэлэх гэтэл ерөнхий редактор хажуу талаас нь энэ худлаа явж байгаа юм аа. Зохиолынх нь хугацаа хол байгаа учраас л ингэж ахгүй юу? Тулаад ирэхээр миний шинэ хариулагчийг хэн авчих вэ гэд бөөн хэрүүл болно гэхэд таач намайг сайн мэдэж байна шүү гэд. Юмигийн урам хугарав. Гэтэл нөгөө зохиолч Юми хэдэн оны төгсөгч вэ гээд дахиад л нөгөө насны яриа эхэлнэ. 4 насны л зөрүүтэй юм биш. Найзууд болъё гэхэд Юми эвгүй байдалд орж хажууд нь сунраг хуруугаа тоолж байх нь тэр. Насны зөрүү ихтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна гээд унтар гэтэл хайрээс
Юмий унтаж болохгүй шүү. Насаар ихч байлаа гэд юу гэж туршлагатай тэгээд ч арьсан залуу штэ. Бусаанд яах гэж ирлээ дээ. Өнөөдөр сонирхолтой юу хийхээс шалтгаалаад цаашдаа харилцаа хамаарна штэ гэж босож ирэх нь тэр. Гэтэл утас дуурч нөгөө Ким Жунхо ч залгаад та юу хийж байгаа юм номын дэлгүүрээр хамт явж сонирх уу гэхэд Юмий би ч ямаргүй байна л да гэхэд хажуунаас нь Сунрогийн дуу гарахыг сонсоод Сунраг хамт явах юм биш үү гэж баярлаад өө за хамт явъя гэх юм тэр. Нөгөө талд Ким Жунхо зохиолч за ашгүйдээ явъя гэж бод Юмий зохиолч найз залуугүй гэдэг нь үнэн биз дээ гэхэд ерөнхий редактор үнэ Юмий ч манай эхнэрийн найз гэв. Ингээд Юмий гарч ирэхэд Сунрог та ядрахгүй байна өчигдөр орой ирсэн штэ. Татгалзаж чадахгүй гарч ирсэн бол та заавал явах хэрэггүй би хилээд өгөө гэхэд Юмий зүгээр миний зохиол бас хэрэг болох байх гэхэд бусаанд ямар үйл явдал гарах юм бэ? Гол дүрчин ганцаараа аялахаас айдаг штэ гэв. Юмий хэлэх үггүй болоод гацаж байтал нөгөө Ким Жунхо хүрээд ирнэ. Таксинд явж байхдаа баахан л утгагүй юм яриад явна. Тэгснээ тагтаа галт тэргэнд сууж явдаг байсан гэхэд Юмий тэр чинь их удаан биз дээ гин. Ким Жунхо зохиол тийм ээ бид нэг үеийнх юм байна. Аргагүй л тагтаа галт тэргийг мэдэж байна шүү. Энэ Сунрогийн үеийнх нь мэдгүй штэ. Аргагүй л найзууд энэ төр гин. Юмий ч эвгүй байдалд орж яагаад ийм юм яриад байна. Дахиж хуучны юм яриул хариулахгүй бай гэж бодтол одоо явж байгаа газар нь хуучны дурсгалт газар байх нь тэр. 90-ад онд од болж байсан стикертэй талхыг харчгаад хүү Юмий зохиолч энийг мэднэ үстэй. Бидний үед их од болж байсан. Гэхэд Юмий дотроо мэдлгүй яах вэ? Стикернээс нь болж хичнээн их талхаа авлаа да. Бостол Сунрогоо мэдхүү гэсэн чинь үгүй анх удаа харж байна гэхийг сонсоод Юмий ч бас би мэдхгүй бид нэг үеийнх биш гэж дургуутаад чигээрээ алхана. Сунрогтой хоёулахна ирсэн бол гой байхгүй юу гэж бодоод эргээд хартал Сунрог байхгүй байв. Гэтэл явчихсан л гин. Үнэндээ Сунрогийг Жунхо зохиол явуулчихсан байв. Юмийтэй хоёулахна байх гэж. Сунрог таксинд цугаад төрүүлээд явж байхад царай нэг л таагүй харагдана. Яах ч аргагүй хоёулаа хамт хоол идчихэд Юмий ерхий редакторын эхнэр Ида Юмигийн хуучин ажлын найз залгаад чамайг байнга асуугаад байдаг юм аа. Ихээс санагдав дайггүй юм байгаа сте гэж хатгаж гарна. Мэдээж Юмий сэтгэл дундуур байх нь тэр оройн хоолндоо явахаар бууж иртэл ерөнхий редактор Сунрогт тэр хоёр үнэхээр сайхан нөхрөхөр байгаа гэдэгтэй гээд ярьж байтал хариуд нь Сунрог тохирно гэж бодохгүй байна. Тохирохгүй гэж хэлнэ. Үүнийг сонсоод Юмигийн зүрх хүчтэй цохилж найдварын гэрэл асах шивэл болно. Ингээд хөвлийн газрынхан бөөндөө хооллохоор орох гэтэл Юмий угаалгын өрөө орж будгаас эргэж үс гэдгээ анзлаад бусаан дээрс нь болсон байштэй гэж баярсаар хамгийн сүлд орж иртэл нөгөө Ким Жунхо хажуудаа ганцхан суудлал үлдээчихсэн тэр хоймор дээр суучихсан байх нь тэр. Аргагүй ирэхэнд Юмий хажууд нь очиж суулаа. Гэтэл дахиад л нөгөө тагтаа галт тэрийг мэддэг үеийнхэн цуун биднээс өөр хинч мэдэхгүй гэсэн утгагүй яриагаа ярьж эхэлнэ. Хөвшин гэх мэдрэмж өсөөр л байна. Ерөнхий редактор ингээд бүх зохиолчдоо нэг нь танилцуулъя гэхэд мэдрэмжгүй Жунхо дахиад төгссөн дараалалаа танилцуулъя гин. Тэгвэл Юмий дөрөв танилцуулах болохоор шууд л ийм газар ирчгээд тэгж яах юм бэ? Би түрүүлээд л танилцуулчихъя гээд басна. Сунрогоос хитгэе хоосуужсан болохоор юм ч ялж чадахгүй юм байна. Ингээд өнөөдөртөө болио доо гэж түрүүлээд болчихов. Гэтэл зохиолч энэ бол боломжгүй өнжих хар Сунрог Юмийг сонирхгүй байгаа. Тэр Жунхо найруулагч Юмигийн тухай огт сонирхгүй байгаа зү. Ямар ч боломж байхгүй гэд Юмий гуниглаад явж байтал хойноос нь зохиолчоо гэх Сунрогийн дуу сонсогдно. Таны ганцаараа явчихсан гэж чаа зохиол санаа зовоод би хүргэж өгөхөөр ирлээ гэд. Гэтэл Юмий зогтох гээд намайг хүргэж өгнө гэж шалтгаан гаргаж ирсэн бидтэй гэхэд тийм ээ гин. Ингээд Юмийг хүргэж өгөөд Сунрог кино үзэхээр явнаа гэв. Юмий өрөөндөө орсны дараа энэ л яг боломж байх гээд Сунрог руу залгаад хамт үзэхүү гэхэд Сунрог үгүй би ганцаараа үзэх дуртай юм л да гэх юм тэр. Юмий ч бүр хэлэх үггүй болж гацхан тэр. Гэтэл нөгөө Жунхо зохиол залгаад байхаар Юмий уцаа авдаггүй. Тэгснээ Сунрог руу залгаад Юмий зохиолчийг дагуулад ирээ. Бид нар 70 эргийн дагуу нэг газар суух гэж байна гэхэд Сунрог Юмий зохиолж очихгүй. Кино үзэхээр ирсэн байна. Кино ихсэн байгаа болохоор 2 цаг болонтой залах хэрэггүй гэх юм тэр. Тэгснээ Юмий руу хамт кино үзэх үү гэсэн зурвас явуулна. Юмий ганцаараа үзэх дуртай гэсэн мэдтэй гэхэд хамт үзье гин. Юмий баярлаж байгаагаар кино дусна. Сунрог үргэлж энерги хэмнэлтийн горинд байх үедээ юу ч боддоггүй. Гэтэл үүнийг нь хүмүүс зэвдэг сэтгэл гэдэг. Эсүүдийн тосгонд нь хэмнэлтийн гормын үед анир чимээгүй маш хүйтэн байдаг нь үнийг илтгэх байх. Гэтэл өмнөх анги дээр Ким Жунхо найруулагч Сунрогийг төрүүлээд явж бай. Бид хоёр хоол идчихэд очноо гэд явуулах үед Сунрогийн эсүүдийн тосгонд анх удаа гал асаж дулаацдаг.
Энэ нь хүн сайн болсных гэхээсээ илүү дургу хүрснээс болсон байдаг. Өмнө нь ерөнхий редактор тэр хоёрыг сайхан тохирж байна гэсний дараа мөн кино үзэх гэж байхад нь Ким Жун Хо зохиолч юмыг аваад хүрээдэр гэхэд нь улам бүр дургу нь хурж юмыг зохиолч одоо кино үзэх гэж байна. Очиж чадахгүйгээ худлаа илчигдэг. Гэтэл Сонрогийн эрчим хүчний эс бүр гайхаж яагаад худлаа илчих вэ? Надаас өөр сэрүүн эс байхгүй штэ гэд хайтал мэдрэмжийн эс гал түлж байх нь тэр. Эрчим хүчний эс чи юу хийж байгаа юм бэ? Химэн болиулах гэд оролцтол шууд юмигээс хамт кино үзгүү гэх зурус явуулчихдаг. Ингээд Сонрог киноны тасалбараа дөнгөж захиалах гэж байтал ард нь хүн ирнэ. Юмыг зохиолч ийм хурдан ирчихсэн юм бах та гэд эргээд хартал үгүй жаргах замын цадаа гэдэг шиг нөгөө Ким Жун Хо зохиолч ирчихсэн байх нь тэр. Гэтэл яг энэ үеэр Юми ирж таарна. Ким Жун Хо зохиолч Сонрогоор дамжуулаад өөрийг нь дуудулсан байна гэж бодоод буруу ойлголт үүсчихнэ. Юмигийн дотор бараг л дэлбэрэх шахна. Сонрогч бас яахаа мэдхий байцсан царай гаргаа зогсно. Нэг сонин мэдрэмжгүй гар бүр Сонрог Юми хоёрын дунд нь ороод суучихсан киноны турш чанга инээгээд мэдрэмжгүй юм яриад л тухгүй байдал үүсгдэг. Даанч өөрөө тэрийг мэддэггүй бололтой. Тэгснээр кинод олсны дараа Сонрогоос одоо хаашаа үргэлжлүүлэх вэ? Ингээд дуусчихвал харамсалтай штэ. Шар хэрэг аваад 70 эргээр алах уу? Гээл асууна. Сонрогийн эрчим хүчнээс мэдрэмжийн эсийн төлсөн галыг унтраагаад дими юм хийж байна гэж хэлсэн мэт. Одоо унт гэх нь тэр. Юми бүр дэлбэрчих гээд байгаач бие барих хэрэгтэй шүү гэд угаалгын өрөөнөөс гардагч шууд л нөгөө хоёр дээр очиод Ким Жун Хо зохиолчоос би таалагддаг юм уу? Юм бол даапалаач байгаа юм шиг тоглооч байгаа юм шиг сони юм ярина. Тэгснээр Сонрогоор бамбаа хийж уулзаад дундуур нь явуулчихдаг арга чи хуучирсан арга. Манай үе гээд байдаг. Тийм ээ, хоёлоо олон юм сэлгээсэн. Шууд шулуун ярьчихсан дээр үсттэй. Өөрөө надад сайн юм уу? Надтай найзалмаар байгаа юм уу? Гэхдээ би өөрөө ч сонирхгүй байна. Тиймээс намайг эргүүлэхээ боль гэснээр шин Сонрог найруулагчаа. Та хүний өмнөөс ийм зүйл хийж өгвөл сайн найруулагч болно гэж бодож байвал буруу шүү. Өнөөдөр кино таалагдсан. Үнгөө үзсэн болохоор маргааш та хоёрт нэг кофе авч өгье. Баяртай гэд явчихна. Ийдэг боловсон бай гэж бодтол надаар одоо тоглоод байгаа юм бах та. Тийм ээ, би зөв юм хийсэн гэд алхаж явтал гинэт бороо орчихов. Шүхэр авах гээд дэлгүүр ортол сүүлчийн шүхэр сая зарагдаад дуусчихсан гэхин тэр. Юмигийн мэдрэмжээс олон жилийн дараа Сонрогийг хараад догдолж байсан юмсан гээд уйл цуухан тэр. Юми гуниглаа дэлгүүрийн гадаа бороон зогсож байтал Сонрог бороонд гүйж ирнэ. Бороо ороод эхлэхээр нь шүхэр авч өгөх гээд ирсэн юм а гэд дэлгүүр орох гэтэл шүхэр айл хэдийн дуусчихсан гэсэн гэв. Сонрог ойрхон өөр дэлгүүр хайж байтал Юми түрүүн уралсан дуучлаарэ. Үнэхээр онцгой санагдсан болохоор өөр муу санаагүй хэлчихсэн юм шүү гэхин тэр. Гэтэл Сонрог үгүй харин ч мундаг байсан гээд нэмсэглэв. Сонрог өөр дэлгүүр рүү гүйж байхад эрчим хүчний эс нь сая яагаад мундаг байсан гэд хэлчихвэ. Эн чинь чиний зарчимтай зөрчилдөн штэ гээд яаралтай төгшөөр зарлаж бүх эсүүдийг цуглуулан Юмигийн талаар хуралдана. Сонрогийн зарчимныг хайр сэтгэлийн холбоогүй хүнтэйгээ хоёулахна кинотеатрт очихгүй. Сонрогийн зарчим 2 зохиолчид уран бүтээлээс нь өөр ямар ч төрлийн үнэлгээ өгөхгүй гэсэн өөрийн хоёр төрлийн зарчмаа зөрчсөн. Ийм зүйл хийх харилцаатай биш учраас дүгнэлт үүнээс цааш хэтрүүлж болохгүй хэмээн эсүүд хэлнэ. Дэлгүүрт үлдсэн ганцхан шүхрийг Сонрог авчираад Юмид өгөөд би угаасаа норчихсон. Ким зохиолч дээр очлоо баяртай гэд бороонд ганцаараа гүйжгэн тэр. Ингээд зохицуулчихлаа. Яаралтай төгшөөр дууссан гэтэл араас нь Юми хүрээд ирнэ. Очих газар нэг юм чин буудал хүртэл шүхрээ хамт ирэлчихээ гин. Тэгээд хоёул хамт нэг шүхэр алхаж явтал Юмигийн хажуугаар мотоцикл зөрөхдөө уус цацах гэтэл Сонрог шууд тэрвэрч холдуулна. Цааш хамт алхаж явахт нь Сонрогийн утсанд зураас ирэхэд утасныхан дэлгэцээр майлт нохооны зураг байхыг Юми хараад гайхаж "Хүй, энэ чинь майлт нохоо юу да? Чи дургу байж яагаад дэлгэцэн дээр зургийг тавьчихсан юм бэ? Энэ манай гэрийн нохоо Консон гэдэг аав ээж дээр байдаг юм л та" гэв. Харин Юми чи чинь Коког илээж гэхэд нийлэхгүй байсан мэдтэй гэсэн чинь "Дургу байх вэ гэж бодсон юм аа. Манай Консон танихгүй хүн илэхээр хадас гээд байдаг юм" гэв. Чи чинь майлт нохоог толгоо муутай гэсэн штэ гэтэл манай Консо толгоо муутай л да. Гэрээж олж чаддгүй заримдаа бас баасаа иддэг. Гэхдээ үнэхээр хөөрхөн байгаа эцтэй гэхин тэр. Ингээд Юми Сонрогийн талаар бүгдийг мэдлээ. Сонрог зөвхөн үннийг хэлдэг юм байна. Хизүү байвал тэрийг хэлдэггүй юм байна. Тэгвэл сая мундаг гэж хэлсэн үний юм бэ штэ гээд сэтгэлэн тогтлно. Сонрог буудлаас шүхэр аваад Ким зохиолч дээр очиход Ким зохиол сая үнэхээр ичгэлтэр байдалд орсон ч гинэт зохиолоо яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байхад санаа орж ирэхээр нь тэмдэглээд сууж байлаа. Гэхдээ түрүүн Юми зохиолж ирээгүй байхад чи яагаад кино үзэх гэж байна залах хэрэггүй гэж хэлсэн юм хэмээн асууна. Дахиад Сонрогийн эрчим хүчнээс төгшөөр зарлана. Жинхэнэ мэдрэмжээ хэлэх харилцаатай биш. Хэлэх нь ач холбогдолтой юу гэвэл үгүй. Сонрогийн зарчим 3 жинхэнэ мэдрэмжээ хэлж болохгүй үед дуугаа хураана. Гэтэл Ким зохиолч яагаад тэгсэн юм болоо гэж бодтол хөөе тэнэг минь тэнэг зүйл хийгээд байлгүй амаа татгцсан утгатай биз дээ. Бидний мэдрэмж таарахгүй байхад би заавал тааруулах ёстой юм уу гэж ширүүхэн хэлнэ. Сонрог одоо юу ч хэлээд дими хэмээн
дууга хураана. Өглөө ерөнхий редактортой Юмид харна. Жунхуу зохиолч өглөөний галт тэргээр явчихсан гэхэд арай надаас болоод явчихсан юм шиг үстэй гэж бодтол аль эртнээс товлсны ярьцлагатай байсан юм аа гэв. Юмигийн санаа амарч гэхдээ тэгвэл сонирогч бас ийм хурдан явчихсан гэсэн үг үү гэж бодоод шинэ хариулагч бас явчихсан юм уу гэхэд үгүй өчигдөр бороонд нороод ханиад хүрчихсэн өрөөндөө байгаа гэв. Гэхдээ Юмид нэг л сэжигтэй санагдаад сонирог дээр очиод биеийг нь асуугаад чи яагаад Ким зохиолчтой яваагүй юм бэ гэхэд явах шаардлагагүй болсон халагчсан гэхин тэр надаас болсон мэдтэй гэд асууж байхад нь чаана хариулагч хурж ирээд 10 минутын дараа доор үлзээ арга хэмжээ рүү явнаа гэв. Юми өчигдөр надад юу ч хэлж чадахгүй байсан байж сонироогийг халаад ахтаа яах вэ? Би юу н хідүү үг хэлнэ гэд уцаа гаргаж иртэл машин ирээд амжсангүй. Машин сууж байхад нь өөр нэг зохиолч хүүе цааж унхууч өчигдөр шинэ хариулагчид дэлбэртлийн уурлаад өглөө эрт сөөвл явчихсан. Шүнжин шинэ хариулагчийг муулаад байсан гэхин тэр Юмич туу яриа яасан хурдан тархаж байна гэж бодоод ерөнхий редактор руу залгаад та өчигдөр шөнө юу болсон тухай асууж байсан да. Тэр хүн арай дэндүү хүүхчиг зан гаргаад байгаа болохоор өөрөөс нь юу болсныг нь асуу. Та өөрөө зохицуул гэхэд тэгвэл шинэ хариулагчийг буцаад танаа багт томилчих уу гэхэд Юми дотроо баярлаж тий гэж шууд хэлэх гэж байсан ч тэгсэн чи яах вэ? Угаасаа манаа багт байсан юм чинь. Гэхдээ өөрийнх нь саналыг сонсох хэрэгтэй байхаа гэхэд ерөнхий редактор шууд баярлаж тэгээ гэж зөвшөөрнө. Юмигийн доторч аз жаргалаар дүрнэ. Сонирог руу би өөрөө хэлье гэж бодоод залхтал уцаа авдаггүй. Ингээд Юми арга хэмжээгээ дуусгаад буудалтаа босож ирнэ. Сонирог санаа зовоод үүдэнд нь зогсож байтал буудлын ажилтан энэ өрөөний хүн одоо зүгээр болов түрүүний хөвдөөд имлэг заалгаж аваад явсан юм аа гэв. Юми шууд тэр имлэг рүү очтол сонирог тусал хэлгүүлчихсэн унтаж байв. Юми тухан дээр нь гараа тавиад халуун нь буузын эсгийг шалгаж байтал сонирог сэрчгэн. Юми ирчихсэн байгааг харсан сонирогын эсүүдийн тосгон дахиад галын оч хүсэж байхыг эрчим хүчний эс хараад араас нь хөөж очоод галыг унтраад мэдрэмжээс шууд би биш шүү гэхэд тийм ээ энэ бол Юми зохиолч байж Юми зохиолч кино үзье гэсэн шүүр хамт хэрэглэе гэсэн бас тухан дээр гараа тавьсан хайрээстэй явж уулзна гэв. Хайрээс алдартай мис цэсэлж учраас энэ рентген зургийг хараад дүгнээд үг гээд Юмигийн зургийг өгтөл энд жижиг ген зүрх байна. Одоогоор сонирхол шохорхол хоёрын голоор байгаа ч удвал хайр болно гэхин тэр. Одоо яах ёстой юм бэ гэхэд хэрвээ сонирог сэтгэлийг нь хүлээж авбал хайр дурлал эхэлнэ гэхэд гэхдээ сонирог ажил хэргийн холбоотой үндэд дуралдгүй штэ гэд. Сонирог зай барья гэж бодоод гарч ирээд Юмиг хоол идэх гэхэд би зүгээрээ идэхгүй гэхэд Юми им ухын тулд идэх ёстой биш бас өлсөд байна би дааяа явцгаая гээд явна. Юми хуваар давхцаад байна гэд гарсан юм чи одоо буцаад манай багт ор гэв. Юми дотроо ашгүйтэй ямар ч сэжиг ахуулалгүй хилчглээ гэж бодтол сонирог аль хэдийн мэдчихсэн шүү дээ. Сонирогын эрчим хүчнээс тгийлдэ угаасаа Юми зохиолчийн зохиол дуртай бас Юми зохиол сайн хүн жухаа зохиолчоос өөр гэхэд хайрээс тэгвэл энийг яах юм бэ сэтгэлийг нь хүлээж авах юм уу гэхэд сонирог ажлын хүнтэйгээ хайр дурлалын харилцаа үүсвдгүй штэ төвхтэй гэхэд хайрээс тэгвэл сэтгэл нь бүр гүнзгийрэхээс өмнө яаралтай харилцаагаа таслах хэрэгтэй гэв. Хайрээс мэдсэл бэлтгэж баг зэрэг өвдөгч үүнээс өөр арга байхгүй гэхин тэр. Яг энэ үеэр чаана хариулагч залгахад сонирог эртэд хэлсэн зүйлээ болоогүй бидтэй уулзаад үзье гэхин тэр. Өмнө нь завгүй байхдаа байнга татгалзаж байсан ч одоо завтай юм чинь сохор болцоонд яваад үзье гэж бодсон гэснээ Юмигээс таны эргэн тойронд надтай танилцуулах хүн байхгүй биз гэхин тэр. Сонирогийн хайрээс зайгаа барьж байгаа нь энэ байж. Сонирог гадуур алхангаа бүх зүйл болчихлоо. Энэ аялал онцгүй байна шүү. Бүх зарчмаа зөрчиж амьдрал ажиллаач ялгахгүй. Дахиж ийм зүйл болохгүй гэд бодон алхаж байхдаа гинэт зогсож Юмигийн цонх руу харж эхэлнэ. Сонироогийн хайрээс мэдсэл амжилттай дуслаа гэд Юмигийн зургийг автал ард нь дахиад нэг зураг байх бөгөөд бас л зүрхэнд нь бяцхан зүрх харагдана. Тэр нь Сонироогийн зураг болох нь тодорхой болно. Сонирогч бас Юмитэй адил мэдрэмжтэй гэдэг нь эндээс харагдана. Харин энэ үеэр Юмигээс гайгүй тохирохон олжглоо уулзаад үзэхүү гэсэн зурвас ирнэ. Дараагийн анги эхлэхэд Юми сөөвл зохиолоо бичиж байгаагаар эхэлнэ. Туслах наахын залгаад зохиолын хурлаа хизээ хийх вэ гэж шинэ хариулагч асуулгаж байна гэхэд өөрөө шууд залгахгүй яасан юм бол доо 15 дахь бүлэг хүртэл биччихсэн гэв. Наахи яагаад тийм хурдан бичсэн юм болоо гэд гайхна. Юмигийн эсүүдийн тосгонд зохиолч ис ийм л байх ёстой. Хит ими хайран хитэн 7 хоногийн хугацаа өнгөрөөж өглөө гэхэд гинтэл газар хөдлөлт мэдрэгдэнэ. Мэдрэмжээс өнөөдөр нэм гараг штэ. Сонироогийн болзоотой өдөр штэ. Бардам зан чамаас л болж байгаа юм. Чи энэ болзоог зохиож өгсөн гэд маргалдаж байхад хайрээс бүр тавчтаж бачимдаж байхад нь зохиолч ис энийг нь зохиолдоо ашиглая. Давчдсан сэтгэлээ ийшээ гарга гээ зохиолоо улам хурцтай бичнэ. Сайхан зохиол биччихлээ гэд санаа амарч байтал нөгөөр сохор болзоон зуужилж өгсөн дүү Женигээс зурус ирнэ. Танаа гэрийн дуулцаар болсон гэснээ. Хөөх нөгөө залууч үнэхээр царайлаг юм аа. За дараа бичиж гэхин тэр. Юмигийн мэдрэмжээс яана уулзчих гэхэд чамд хамаагүй чимээгүй бай. Байнга лидмээрэн гэд байдаг ховдог эс яаж хаа? Чихэрлэгийн мэдийгээд байна гэсээр юм итгээр гардаг. Гэтэл гинт зогсоол руу бууж машиндаа суун гүзэл
гítэлний кремтэй талах идэв. 10 минут л болно гэхин тэр. Ингээд явж байснаа нөгөө сохор болзоо болж байгаа газрын хажуугаар зүрхтөө гаднаас уулзаж байгааг нь харан зогсно. Гэтэл төгшөөр Жэни Юмиг харчихна. Юми ихч байна гэхэд сонроогч бас эргээд харна. Ингээд баригдсандаа банцсан Юми байдлаас эвтэйхэн гарах ёстой гэх бардам зангийн эстэй хөтлөгдөн явж ороод би энүүгээр явж байсан юм аа. Түрүүн чиний зурагнаас энд байгааг харсан болохоор хальт зогсоод харж байлаа. Та хоёр сайхан ярилцлаа гэд нөгөө хоёрын идэж байгаа хоолныхын тооцоог төлчихнө. Сонроо гүйжчод та яагаад төлж байгаа юм бэ хэрэггүй гэхэд яах ч аргагүй байдалд орсон Юми их чинь болохоор та хоёрыг дайлж байгаа юм аа гэд хоол авч өгдөг хөөхийгч болох нь тэр. Ингээд загсан талхаа хүлээд суухад хайрээс би хоол авчирч өгдөг хөөхийгч болох гэж сэрээгүй хэмээн уйлж гарна. Юми ч хоол авч өгдөг хөөхийгчнэр ийм л шалтгаантай байдаг байхдаа хэмээн гуниглангүй бодно. Орой зохиолоо бичиж сууж байтал Жэни залхна. Ажил дээрээ байна уу? Би ороод гарыг өгөх юм байна гин. Орж ирээд Юмид билөө өгнө. Тэгэд болзоо хэр байв таалагдсан уу гэхэд яг үннээр нь хэлбэл үнэхээр их таалагдсан. Харин сонрогт би ямар санагдсныг мэдсэнгүй. Сайхан сэтгэлдээ салсан ч дахиад над руу залахгүй ч юм болов уу гэж санагдаад байна. Та залгаад асуугаад өгөөч тэхүү. Яг одоо шууд залгаад асуугаад өг гээд гойно. Юми сонроо руу залгаад болзоо ямар байсан дахиж уулзсан нэстэ гэхэд тийм ээ би өөрөө залганаа гэхин тэр. Уцаа таслаад сонрогийн сэтгэл нэг л хоосон санагдана. Сонрогийн эрчим хүчнээс нь энэ нэг л буруу байна. Хайр ийсэ чи зөв юмчилсан юм уу? Юми зохиолч болзоо товлж өгөөд хоол авч өгөөд бүр амжилт хүсэж байж штэ гэхэд имчилгээ хийлгээ зүгээр болсон юм байлгүй дээ гэд сонроог өөрөө сайн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харагдана. Маргааш нь зохиолын хурал хийхээр сонроог ирнэ. Гэтэл Жэнигээс хуралдаа гэсэн биз дээ. Сонроог ирсэн үү? Над руу холбоо бариагүй болохоор сонирхоод гэсэн зурус ирнэ. Юми сонроогоос Жэни рүү холбоо барьсан уу гэхээр сонроог бариагүй. Би заавал холбоо барих ёстой юм уу гэд асууна. Юмич заавал барих ёстой л доо гэд түгтчин хэлэхэд за би холбоо барьнаа гэд уур амьсгал чимээгүй болно. Оройн сонроог холбоо барьсан 5 дахь уулзгаар болсон гэх зурус Жэнигээс ирнэ. Юми за сайн л бидтэй гэд сэтгэлээ хүчээр засна. Харин сонроог гэртээ дуртай зүйлээ хийсэн ч сэтгэл нь нэг л давтаргүй байдаг. Гэртээ ирсэн хэрнээ бусад эсүүд сэрэхгүй бүгд л нэг унжуу байдаг. Хайрын эс рүү залгаад бид хэрэггүй зүйл хийчихжээ. Мэдсэлч илүү хачин мийсний дараагаас гэртээ ирсэн ч бусад эсүүд сэрэхгүй болзоо интерес болоод бүр л хэцүү байгаад байна гэхин тэр. Яг энэ үеэр сонроог руу наахи залгаад эрэгтэй гол дүрийг илүү судлахын тулд PlayStation тоглож үзэх ёстой гэж захиалсан тоглоом нэрчгсэн. Би угсрах гээд огч чадсангүй гэхэд сонроог үлдээчгээ би одоо очиод угсарчхаа угаасаа яаралтай ажил байхгүй гэв. Сонрогийн эсүүд гэртээ ирчихсэн хэрнээ буцаад гарах юм уу гэхэд эрчим хүчнээс хамаагүй угаасаа тэнийг авахгүй байгаа зү гээд офис руу хөдлөн. Сонроог тоглоомыг угсраад сууж байтал гинэт гаднаас Юми ороод ирнэ. Ийм орой юу хийж байгаа юм бэ гэхэд нойр хүрэхгүй байсан болохоор цагаа хий тэмээ үрж бахаар зохиолынхоо 16 дугаар хэсгийг бичдэг юм уу гэд ирсэн юм аа гэв. Сонроог наашин суучих. Би танд яаж тоглоом тоглохыг заагаад өгөө гэд хоёлаа тоглож эхэлнэ. Сонроог илүү ойртод ингэж удирднаа гэхэд хоёулангийнхан зүрх догтлно. Тэгснээс сонроог үзээлдэгний кремтэй загсан талхаа идэж байгаад тоглоомонд нь хит анхаарлаа хандуулад ингэж тоглодог юм аа гэд ойртоход загсан талхаараа Юмигийн хацранд хүрчихнэ. Юми тоглож дуустал сонроог дахиад ямар тоглоом тоглох уу? Энийг тоглох уу гэж санал болгож байтал Юми 12 цаг болчихсон байна шүү дээ. Чи явахгүй юм уу гэхэд нэрээ тийм л дээ. Энийг янзарч хаад явъя. Хогийг нь хайчихыг гих мэтээр үлдэх шалтак хайгаад байгаа болтой байдаг. Гэсэн ч Юми зүгээрдээ би өөрөө гисээр явуулна. Сонроог харж явахдаа сэтгэл нь их сэргсэн болтой. Эсүүдийн тосгонд шууд гэрэл асаж эрчим хүчээр дүүрдэг. Гэртээ хараагүй байж яаж байгаа юм болоо химэн эсвүүд гайхна. Маргааш нь сонроог зохиолын хурал руу явах гэтэл ерөнхий редактор одоо хурал хийвэл хизээ дуусах уу? Оройн хоол идэх юм уу гэхэд үгүй 2-3 цаг болно. Хоолноос өмнө дуснаа гэв. Бас нэг зүйл сэтсэн болтой. Харин Жэнигээс өнөө орой хаана уулзах билээ гэх зурус ирэхэд сонроог гинэ сансан болтой. Яна захиалга өгөхөө марчхаж гээд нэг газар шууд л олж захиална. Хурал дуусаж Юми оройн хоолоо яах вэ? Хөнгөн юм идье гэхэд сонроог би ажилтай гэхэд тийм штэ тэгвэл нахын хоёлаа хөнгөн юм идье гэв. Сонроог 2 удаа уулзвал илдэг зангийн илрэл учраас өнөөдөр цэг тавья гэж бодоод явах гэж байхад Ким Жунхо зохиолч офис руу дарс бариа орж байхыг харна. Ким Жунхо зохиолч офис руу орж ирээд би эвлэрхээр ирсэн юм аа. Энэ бол 1997 оны дарс гэхэд нахи хөөх 97 оных гинэ би төрөөгүй байсан юм байна. Би 99 оных л тоо гэв. Жунхо зохиолч тэглгүй яах вэ? 97 онд Юми зохиолч гэхэд Юми зохиол шууд л тэр үед би юу хийж байснаа оог санахгүй байна. Учир нь би их жоохон байсан. Бид нэг үе их биш л дээ гэхин тэр. Ким Жунхо тийм л дээ би эртээ дэвгүй зан гаргасандаа уучлалт гуйх гэсэн юм аа гэхэд Юми яг ярил би ч бас уучлалт гуйх ёстой гэв. Та ч үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Тэр андэ юу л байн бай уучлалт гуйх шахаад байсан юм аа. Гар барья гэхэд Юми шахаад байвал хэцүү шүү гэд гар барьснаа. Одоо зураг авч баталгаажуулах юм уу? Ерөнхий найруулагчид харуулъя хэмээн хошигно.
харагдахад ийм болохоор л надад таалагддаг юм а гэж Жунхуу зохиолч хэлнэ. Жунхуу зохиолч шинэ найруулагч харагдахгүй байх чинь намайг ирнэгээ зурчихсан юм уу гэхэд үгүй ээ ажилтай гэсэн гэв. Шинэ найруулагч надад их гомцон байхаа гэхэд Юми таал гомцон гэх цуу яриа гарсан байлээ дээ гэв. Тэгснэ шинэ найруулагч байхгүй болохоор тайван байна. Яг л чиний бие хамгаалагч шиг байдаг. Гарч хоол идэхүү гэхин тэр. Сунрог Женитэй уулзах газраа ирээд наахын руу залгаад ажил дээр байна уу гэхэд гараад ирчихсэн штэ гэв. Ямар нэг зүйл болоогүй бидтэй. Ким Жунхуу зохиолч орж байсан гэхэд тийм ээ бид гурав хамт оройн хоол идэх гэж байна. Дарс авчирсан хамттай задлана гэсэн гэв. Ким Жунхуу зохиолч хооллож байхад 3 дахь дарсаа захиалчихсан өөрөө гадаа уцаар ирж байв. Юми тухгүй санагдаж энэ хүнд юроосо хэмжээ хязгаарч байхгүй юм а. Наахын хоёлаа амттнаа идчихээд явна шүү гэв. Женигээс ихчээ би хаягчсан юм шиг байна. Сунрог уулз газараа ирсэнгүй гэх зурус Юмид ирнэ. Тэгснэ Юмигийн хоол идэж байгаа газар Сунрог ирж байх нь харагдана. Гадаа байсан Жунхуу дээр очиод наахитай яриад энд байна гэхээр нь хоол идэхээр ирсэн юм а гэхэд Ким Жунхуу шууд луурлаж чи юу намайг тагнаад байгаа юм уу? Бусаанд байснаас хойш байн уур хүргээд байх юм. Яах гээд байгаа юм навшвэ? Юу гэсэд байгаа юм гэхэд Сунрог хуучны дарс гэхэн тэр. Танилцсан эмэгтэйгээ эргүүлэхдээ хуучны дарс өгдөг биз дээ. Миний мэдгээр 5 эмэгтэй бий. Бейсболын тэмцээний үеэр танилцсан эмэгтэй. Япон сэтгүүлийн газрын редактор эмэгтэй. Тэр үеийг санаж байна уу гэж дурсамжаа ярилцаж эхлээд таагүй дусдаг. Намайг хүртэл зохицуулаарай гэж дуудаж байсан. Би ерөнхий редактор хэлээгүй учраас Юми зохиолчтой танилцуулах гэж улаарсан. Өнөөдөр Юми зохиолчид тэр хүүгийн хуучны улаан дарсаа бариад ирсэн цагаас ч хойш миний санаа зовоо тайван байж чадсангүй гэхэд Жунхуу зодох гэж дариад гадаа баахан ноцолцдог. Энэ үеэр ерөнхий редактор таксинаас бууж ирээ зогсооно. Юми наахи хоёр бүр гайхаж юу болоод байгааг огт ойлгохгүй байна гэхэд ерөнхий редактор "Уучлаарай. Би бүгд хамт хоол идъя" гэж дуудсан юм аа гээд явна. Сунрог гэртээ очиод нүрнийхээ шархыг зэвэрлэж наалнахад одоо ч жинхнээсээ баларсан яах вэ гэд бодож байхад ерөнхий редактор залгаад чи хэн болчиход өөрөөсөө Ахмад зохиолчийг зогтөг юм. Ажлаасаа хөөгдмөргүй байгаа бол яг одоо ирж уучлалт гуй гэв. Сунрог шууд гэрээсээ гараад явна. Харин ерөнхий редактортой Юми уцаар ирж байтал хаалганы хонх дугарч гадаан Сунрог ирсэн байх нь тэр. Юми бүгүр гайхаж Ким зохиолч руу явсан гэж бодсон юм. Яагаад энд ирсэн юм бэ гэхэд Сунрог мэдэхгүй байна. Би ч өөрөө мэдэхгүй байна гэв. Женитэй уулзаагүй болохоор надаас уучлалт гуйх гэж ирсэн юм уу? Зүгээр дээ тэр зүгээр гэхэд би уучлалт гуйх гэж ирээгүй. Зохиолч би өөр чинь сайн юм шиг байна гээд кино дуусна. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн шин Сунрогийг олох хүртлээр амьдралд ярах хэрэггүй шүү гэд киногоо эхлүүлээ. Өмнөх ангид Сунрог Юми дээр ирээд сэтгэлээ илчилж байгаагаар дууссан бөгөөд Сунрог Юми нарын эсүүдийн тосгонд бүр түгшүүр зарлаж байдаг. Гэтэл Юмитэй хамт Нахи хамт байсан ба цаанаас нь орилоод яагаад ирсэн юм бэ? Яагаад зодтолсон юм бэ гэж гараад ирнэ. Манай хоёр балмагцсандаа за хурдан явдаа гэж Сунрогийг явуулчихна. Юми дотроо маш их баярлсан ч бас их балмагцсан байдаг. Сунрогийн эрчим хүчний бүр гайхаж хайр дээр очиод "Хүй хайраа, яагаад Сунрог сэтгэлээ илчилчих вэ?" Гэтэл Сунрогийн рентген зургаан дах зүрх өмнө нь жижиг байсан бол өнөөдөр дахиад харсан бүр томорчихсан байж "Би буруу онш тавьжээ" гэд хайрээс хэлнэ. Тэгээд "Би залруулах болно" гэд Юмигийн эсийн тосгон руу гүйчихэн тэр. Эсийн тосгоны хамгаалагчид Сунрогийн хайрын эсийг оруулах уу гэд ухааны эсээс асуудал хаалгаа онгоолгоод оруулчихаа гэж хэлээд орж ирэнгүүт нь шууд л шүүх хуралд оруулчихна. Шүүх хурал дээр нэгт Сунрог хачаа үйлдэлээрээ Юмигийн сэтгэл санааг өмүүлсэн. "Үүнтэй санал нэг байна уу?" гэхэд хайрээс "Харин л тэ санаатай биш байхаа. Эвгүй санагдсан бол уучлаарай хүлээн зөвшөөрч байна" гэв. Хоёрт ямар ч шаардлагагүй нэмсэглэл сайхан сэтгэлээр зүрх сэтгэлийг нь догдлуулсан гэхэд энэ бол Сунрогийн төрөлхийн сэтгэл татан байдал. Гэхдээ хүлээн зөвшөөрч байна гэв. Гуравт бороотой өдөр шүхэр авчирч өгөн Юмигийн сэтгэлийг догдлуулснаа хүлээн зөвшөөрч байна уу гэхэд тимээл гэн. Дөрөвт эхлээд тэр нь боломж олгочхоод өөрөө болцоонд явна гэж сэтгэлээр нь ус цацсан нүглээ хүлээн зөвшөөрч байна уу. Тавт Юмигийн сайн дүүтэй болцоонд явчихад Женигийн сэтгэл санааг хүмүүснээ хүлээн зөвшөөрч байна уу. Зургаат одоогийн хайртай болсон гэж хэлээд бүх харилцааг сүйтгэсэн нүглээ хүлээн зөвшөөрч байна уу гэхэд бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна гэд. Яллагдагч шин Сунрогийг сэтгэл санаа үлсэн хэрэгээр хайр сэтгэлээс нь татгалзах шүүхэн шийдвэр гаргаж байна. Мөн цаашид дахин сэтгэл санаа үлэх хэрэгээс зайлсхийж Сунрогийг Юмигийн эсийн тосгоноос хөөж байна гэхэн тэр. Ингээд Сунрогийн хайрын эсийг Рудольфтай хамт тосгоноос хөөж гаргана. Юми Сунрог руу саяны хэлсэн үгийг сонсоогүй гэд бодчихъя. Жунхуу зохиолчоос бас уучлалт гуйгаад үүсэн нөхцөл байдлыг залруулахыг хүсье гэх зурвас явуулсан байдаг. Ямар гонигтэй юм бэ? Юми маргааш сэтгэл санаагаа тайвшруулахын тулд кофе чанжуугаад цонхоор хараад л одоо л нэг тайвширч байна гэд. Харин Сунрог бүр орноосоо ч босох тэнхэлгүй өдөржин хэвтэн. Эрчим хүчний эс нь одоо нэг ажил үлдсэн штэ. Женитэй ярих хэрэгтэй. Эцсийн хүчээ савхаад ч болов ийдэг байх хэрэгтэй гэхэн тэр. Ингээд Сунрог Жени рүү өчигдрийн явдалд үнэхээр их уучлаарай. Үнэндээ ойртой завгүй байгаа болохоор гэж зурс бичиж байтал Жени залгана. Уцаа аваад Сунрог шууд өчигдрийн явдалд уучлаарай гэхэд Жени өчигдөр хуучин найз залуу минь залгаад уулзсан.
Тэгээд би дахин нийлэхэр болсон юм аа. Чамайг буруугаар ойлгочихгүй гэд хэлж байна. Юми ихчиж бас би өөрөө хэлчихнэ. Ойлгосон баярлаа гэд уцаа таслана. Үүнийг нь Юми сонсоод мэдрэмжийсэн хүүе. Тэг нийлэх байсан юм бол 1 хоногийн өмнө нийлэхэд яадаг юм бэ? Тэгсэн бол Сунрогийг хөөж явуулахгүй штэ. Гэхэд бусад бүх эсүүд одоо нэгд өнгөрсөн гэх тэр. Гэвч мэдрэмжээс ганцаараа хөнгөө газар очиод та нар хийхгүй бол би хийх болно гэд зүрхний тесрэлт хийж мэдрэмжээр шууд гүйж очих болно гэд тесрэлт хийх гэтэл амжилтгүй болдог. Гэтэл ухааны эс ирээд болоо эн чи одоо ажиллахгүй гэхэд ажил нь өмнө нь би бааби дээр хийж чадсан гэв. Ухааны эс зүрхний тесрэлт хийхэд насны хязгаар гэж байдаг юм аа. 30 хүрэхээр энэ чадвар алга болдгоо гэх нь тэр. Гэвч зүрхний тесрэлтийн аргыг ганцхан Юми ашиглах боломжтой биш. Сунрог 30 хүрээгүй учраас зүрхний тесрэлтийн аргыг ашиглаж чадна. Сунрогийн эсүүдийн тосонд анх удаа л ийм зүйл болохыг харж байна хэмээн эсүүд хэлнэ. Сунрог шууд шинэхэн цагаан цамцаа өмсөд дугуйгаа унаад Юми ихч дээрээ очие гэж жийж гарна. Ингээд Юмигийн гэрийн гадаа ирээд хонх тартал хаалга нээхгүй байсан тул Сунрог арай л эрт баярлахжээ. Тэгээд ч хитэн насны зөрүүтэй билээ дээ. Чамайг ир хүн гэж харахгүй штэ. Буцъя чамд ийм зан зохихгүй гэд урамгүйхэн Сунрог буцаад явж байтал Женнигээс ойлгосон баярлаа. Хизээ нэг өдөр уулзах байлгүй дээ гих зурус ирнэ. Тэгснээ Юми ихчийн хурим дээр таарч магадгүй гэхийг уншаад Сунрог Юмигийн хурим болж байгаагаар төсөөлнө. Ингэх үед зүрхний тесрэлт бүр хүчтэй дахиад нэг удаа хийгдэх нь тэр. Сунрог шууд Юми руу хамаг хурдаараа гүйж чинь. Энэ удаа гэрлүүн биш офис руу очиход Юми байж байх нь тэр. Хонх дарахад яг л өчигдрийнхтэй адил нөхцөл байдал бий болдог. Юми энд юу хийж байгаа юм гэж асуухад Сунрог юу хийж байгаагаа хэлж мэдэхгүй нөхцөл байдал. Гэхдээ энэ удаа Сунрог би яах гэж ирснээ мэдэж байна. Би төлөвшөөгүй гинэт гарч ирээд байгаа байж болох ч гэхдээ би яаж бодсон танд тайртай. Энийг одоо ойлгож байгаадаа харамсаж байгаа ч бүр анханасаа танд сайн байсан юм шиг байна гэх нь тэр. Гэтэл Юми өчигдөр хэлсэн мэт дээ. Бас би татгалцсан. Гэхдээ дахиад л нөгөө үгээ хэлж байгаа юм уу гэхэд Сунрог тийм ээ харамсаж магадгүй гэж бодоод гэх нь тэр. Энэ үед Сунрогийн хайр эсрүү доо Юмигийн хаалганы гадаа халтаар царилжсан зогсно. Дисней 2 дахь удаага хаягдлаа. Сунрог ийм дурамжлал авч үзээгүй штэ гэд эргэж хараад алхаж байтал хаалга нэгдэнэ. Юми өдрийн хоолоо идсэн үү хамт идэх үү гэх юм тэр. Ингээд хайрс баярлангүйгээд ороход Юмигийн эсүүд бүгд хөөгд байхад дахиад ирлээ. Зоригтой юм аа гэцгэн. Юмигийн хайр эсийг хайж явхад хоолны эсийг хараад хүү та хайр эс юм уу? Юми зохиолч өөр юм аа. Ийм том хайр эстэй болохоор романтик зохиолыг сайн бичдэг юм байна шүү гэхэд үгүй ээ би ч ховдог эсэ гэх юм тэр. Хайр чухалч хоолч бас чухал шүү дээ гин. Юми хүүтэн гомын туртаа юу? Би хийгээд өгөө гэснээ хоёрыг идэхүү дөрвийг чанчихыг гуруула байгаа болохоор наахи гараад ирээ гэд ойрлоход Сунрог шууд сандраад наахи бас байгаа юм уу? Зүгээр хоол ичгээд яв гэсэн утгатай байсан юм уу? Би буруугаар ойлгосон юм уу гэд сандрахад Юми нэмсэглээд тоглож байсан юм аа. Би нэг гомн цаддаггүй л дээ гэх нь тэр. Тэгснээ Сунрог босож ирснээ зөвхөн хүүтэн гомн л идэх юм уу гэхэд Юми харин мах амттын шарвал гоё л доо дааж байхгүй болохоор гараад эсвэл хоол ичих юм уу гэхэд Сунрог үгүй нөгөө хариултаа хэлээгүй байгаа болохоор та хариултаа хэлэхгүй юм уу гэхэд өдийн хоол хамт идэ гэж хэлсэн штэ. Тэгэд усаа буцалгаж байна гэхэд эн чинь тэгээд хариулт юм уу гэхдээ зэрэгцээд Сунрогийн хайрс Юмигийн хайрсыг олж уулзна. Хүлээж байсан юм ирсэнд баярлаа гэд тэрвэрнэ. Юми би ч бас чамд сайн одооноос сайн хичээцгээе гэх юм тэр. Юми хичээнгүлэн хүүтэн гомонгоо чанж байхад Сунрог босож ирээд би туслая би өндөг шарахтай сайн шүү хичээ гэхэд Юмид бүр таатай санагдана. Игч гэхийг нь сонсоод Юмигийн тачаалис сэргсэн байдаг. Сунрог игчээ та өмнө нь дүү хүнтэй үерхэж байсан уу? Ажлын газрын хүнтэйгээ үерхэж байсан уу гэд олон асуулт зэрэг асууж эхэлнэ. Тачаалис эхний хичээл бол сугдалт гэхэд ухаанис энэ арай эрт байна. Сунрогийн зан ашиг харах хэрэгтэй штэ гэхэд Сунрог шууд л өөрөө хөвлийн газраас 1 км-ийн зайд холцсны дараа сугдалцаж тэврэлдэж бүслэхийгээр тэрвэрч болно гэх юм тэр. Тэгснээ ажил дээрээ ч бас 1 км дотор бид хүрэлцэж болохгүй аюултай гин. Тачаалис бүр хуучинсаг байгаа юм биш үү гэд шүмжлүүлнэ. Юмитэй жаахан ойрцсон чинь Сунрогийн тачаалис гарч ирнэ. Хайрс тэр жижигхэн юм байхад тачаалис нь аврах том юм байх нь тэр. Сунрог Юмигээс хүмүүс үнсэлцэхдээ ер нь хэр хугацааны дараа үнсэлцдэг юм бэ? Эхний өдрөө зүгээр үү гэснээр шууд уруул дээр нь үнсээд авлаа. Oh my god энэ Сунрог бүр гал. Юми эн чи ажлын байр штэ. 1 км дотор болохгүй гэсэн мэдтэй гэхэд Сунрог өнөөдөр амралтын өдөр болохоор зүгээрээ гэд дахиад үнсэлцээд эхэлнэ. Ингээд манай хоёрын доглолт дүүрэн үерхлийн өдрүүд эхэлнэ. Юми
Юмын хэвлэлийн газар ирэхэд Сунрог гарч ирээд шууд "Сайн байна уу зохиолчоо? Ерөнхий редактор ирсэн хүлээж байгаа" гээд албан ёсны хэм маягтай болно. Хурлын өрөөнд орсноо "Игчээ гэхээ болохгүй юм уу? Хөгшөрсөн юм шиг санагдаад байна штэ" гэхэд гадны хүн ороод ирэхэд шууд "Гарчгийн талаар саналаа нэгтгээд ирэх 3 дахьт ярилцъя" гээд л бол зариулна. Гэтэл Юми дахиад "Миний ер нь юу таалагдсан юм бэ" гэхэд "Та хөөрхөн болохоор" гээд л яваад өгнө. Юми жинээд алдаа дотроо баярлаад "Би одоо хөөрхөн юм бах та" гээд л толинд хараал үлдэнэ. Юми оройн хоол идэх үү гэхэд Сунрог "Оройн хоол болохгүй. Өнөөдөр угаалга цэвэрлэгээ хийх ёстой" гэхийн тэр Юми бүр гайхаж "Юу вэ? Өнөөдөр заавал гэрээ ажлаа хийх ёстой юм уу?" гэхэд "Тийм ээ, лав гараг бол цэвэрлэгээний өдөр юм аа" гин. Юми бүр гайхаж байтал "Игчээ 9 цагт хүрээд ирээрээ манай гэрт" гэхийн тэр Юмигийн ачааллаас бүр гайхаж "Юу вэ? Энэ арай л хурдан уу? Эхний өдрөө л сугдалцаж үнсэлцэж бүсэлхийгээр тэрвэрчгсэн хамаг дараа л алдагдаад байна штэ" гэхин. "Залуу хүнтэй болцох тааварлах аргагүй юм байна. Нээрээ гэрт нь очиж болох юм бах та" гээд сандран эргэлзэн. Орой Юми гэрт нь яваад очино. Юмигийн сонирхож байгаад "Энийг яагаад задлаагүй байгаа юм бэ" гэхэд "Эвдэрчин гэж яагаад гэтээ та үзмээр байвал задаж болно" гэхэд Юми "Нээрээ чи яг л супермен шиг юм байна. Ажил руугаа явахдаа нүдний шил зүгээд цэвэрхэн хослол өмсөөд альбаны царайлна. Гэртээ ирээд тэр бүгдээ тайлаад өөр төрхтэй болно. Чи ажлын цагаар яг л Кент Кларк, оройн цагаар Супермен. Тэгэхээр би Суперментэй болцож байгаа юм байна штэ" гэхэд Сунрог "Игчээ гэтээ Кент Кларк бишээ Кларк Кент" гээд маргалтна. Сунрогийн зүв байсан гээд Юмиг духан дээр нь нисна. Амар ч тас гээл дууртал нь нислахад Юми яг л өөлөх гэж байгаа юм шиг харахад Сунрог "Яна игчээ өвдсөн бол одоо намайг бас нэг нисэлцгаа" гэхэд Юми бүр хүчтэй нислах нь тэр. Тэгснээ "Одоо тоглоомоо тоглож дуусаад явж кино үзье" гэд гэрлээ унтраад Юми "Кино театр руу явах юм уу?" гэхэд Сунрог өөрийнхөө гэрээ кино театрт ирж байгаа мэтээр дүрд орж жүжиглэнэ. Энэ үеэр хонх дуугарч Зайрмаг хүргэлтээр ирнэ. Тэгснээ Зайрмаг амархан олдохгүй л дээ. Ялангуяа ийм өндөр ууланд гээд уулан даяллаар явж байгаа мэтээр дүрд орж жүжиглэнэ. Юми бүр хөөрхөн уур амьсгалд нь яг ороод хамт жүжиглээд нээ хөөрхөн байдаг. Юми угаалгын өрөө орчоод гарч ирэхэд Сунрог харагддаггүй. Гэтэл хонх дуураад "Хүргэлт ирлээ" гэв. Сунрог вафл авчирч буй хүргэлтийн ажил болж хувирсан байдаг ба үлдсэн заримдаа вафл дүрж идвэл илүү гоёо гэхэд Юми "Төлбөрөө юугаар хийх үү? Үнсэлтээр хийх үү?" гэхин тэр. Яг энэ үед Сунрогийн тачааллаас унтаж байгаад сэргэн. "Эзэнтэй унтчихсан байна. Уучлаарай. Одоо ирч хүчээр цэнэглэгдэж байна" гэхин тэр. Тэгснээ "Хүлээгээрэй" гээд Сунрог угаалгын өрөөлөгөө орж шүдээ угаагаад эзэгтэй мөчийг олно гээд гарч иртэл Юми уцаар ирж байдаг. Юмигийн ээж аав нь гэрт нь ирсэн байгаа болохоор явхаас өөр аргагүй болчихлоо гин. Ингээд Сунрог ихч явчихсан үнэхээр муухай байна гээд гуниглаад хэвтэж байтал Юми залгаад "Аав ээж хоёр гимжигээ үлдээгээд шууд явчихсан. Одоо манад хүрээд ирэх үү?" гэхэд Сунрог дахиад л ирч хүчээр ундарч шууд л дугуйгаа унаад яваад очино. Юми зогсоо зайгүй Сунрогт элдв янзын юм ярьж байхад тачааллаас нь "Игчийг ярьж дуусангууд симхийг нь ашиглаад шууд үнсэн шүү" гэсэн шиг юм бодоод сууж байдаг. Гэтэл Юми яриагаа таслахгүй үргэлжлүүлээд л байдаг. Тиймээс тэсэхгүй нэ. Шууд яриаг нь таслаад үнсчихийгээд эрсдэл гарган үнсээд авдаг. Энэ нь ч амжилттай болж манай хоёр үнсэлтсээр шууд л унтлагын өрөөлөө явнаа. Төгсгөлийн 8 дугаар анги Юми хэвлэлийн газар ирж байгаагаар эхэлнэ. Орж ирээл шууд Сунрогийг хайдагч өдрийн хоолндоо гарсан болтой ширээн дээрээ байдаггүй. Гэтэл ерөнхий редактор хурч ирээд "Хүү Юми зохиолчоо, та эрт ирсэн байх шүү. Хурал 1 цагаас шүү дээ" гэхэд харин зам төвжирсэнгүй гин. Тэгснэ ерөнхий редактор "Өнөөдөр та нэг л өөр байна. Бүр ч илүү гэрэлтээд байх юм. Ямар нэг сайхан зүйл болоо юу? Ингээд тэр Сунрог мөн золиг ажлаа сайн хийж байгаа биз? Хумсын төдий таалагдахгүй зүйл гарвал шууд хэлээрэй. Би тэр мөх өстой" гэхдээ зэрэгтэн Сунрог орж ирдэг. Ингээд хурлын өрөөнд хоёулахна байхдаа Юми үерхэж байгаа гэдгийг ерөнхий редакторт хэлье. Бүр сүлд нь мэдвэл их гомдох байхаа гэхэд Сунрог "Яасан ч болохгүй. Өмнө нь фитнест хамт тасгал хийж байхад нь ерөнхий редактор сүүлийн үед найруулагчид ажлаа аятайхан хийчихгүй зохиолчтойгоо хайр дурлалын асуудал үүсэх нь үнэхээр өрөвдөлтэй санагддаг" гэхэд Сунрог "Тийм хүмүүс бол найруулагч байх эрхгүй хүмүүс. Шууд редакцийн багаас хасах хэрэгтэй" гэсэн байдаг. Бас бусаанд байхдаа "Би ажил дээр хизээч сэтгэнэхгүй" гэхэд редактор "Яаж байгаа юм бэ? Сэтгэнж болно штэ" гэхэд "Үгүй, энэ бол миний зарчим" гэж хэлсэн байдаг. Тиймээс л зарчмаа биелүүлэх гэж зайгаа барьсан ч миний эд шидэнд автаад биеэ барьж чадлагүй над дээр ирсэн юм уу хэмээн Юми үг хайна. Сунрог "Бям гарагт таны төрсөн өдөр юм чинь хоёулаа нэг шөнө 2 өдрийн Кёотогийн аялалд явах уу" гэхэд Юми "Чи чинь хятад руу тамилтаар яваад яг тэр өдөр ирнэ биз дээ. Ядрын штэ болох юм уу" гэхэд Сунрог "Болно. Төрсөн өдрийн билийг дараа нь өгвөл утгагүй штэ. Энэ бол миний зарчим" гэхин тэр. Юмигийн эсүүдийн тосгонд зохиолч эс ерөнхий эс болоход нь зохиолч эсийн цамхаг боссон байдаг.
байдаг бол Сонорогийн эсүүдийн тосгонд 29 жилийн турш бий болгосон зарчмуудаар босгосон томоохон зарчмын цайз байдаг. Гэхдээ Юмигээс болоод сүүлийн үед энэ зарчмын цамхагийн ханууд нэг нэгээрээ цуурч суглагдсан хаягдсаар байгаад цамхаг ганхаж эхэлсэн байдаг. Мөрдөгдөөгүй зарчим бүрийг гаргаж хаях ёстой гэнэ. Хамгийн сүүлд ажлын хүнтэйгээ хайр дурлалын харилцаа үүсэхгүй гэдэг ханыг Юми сэтгэлээ илчлэх үедээ гарган хаяхад цамхаг бараг л нуран унах гэж байдаг. Одоо ганцхан зарчим зөрчигдвөл энэ цамхаг нуран унах гэд байна штэ хэмээн эсүүдийн тосгонд үнмэн самун үснэ. Тэгээд нэг хаягдсан бүсгүүдээ дахиад сэтгэлээ илчлэхгүй гэдэг Сонорогийн зарчим Юми дээр дахин очиход зөрчигдөж бас л бараг л ундын даван дээр арай ч үг гэж тогтно. Гэтэл энэ зарчмууд бол 29 жилийн турш хижээнгүйлэн босгосон Сонорогийн мөн чанар. Хэрв энэ нурвал Сонорог цаашид Сонорог биш болно гин. Ингээд баасан гараг болж аяллаа өдөр ирнэ. Сонорог дөнгөж Хятадаас буугаад ачаагаа авчгаад бүртгэлээ хийлгээд Кёто явах онгоцонд Юмитэй уулзахаар тохиролцсон. Гэтэл Сонорог онгоцондоо суусан ч Юми орж ирдэггүй. Угаалгын өрөөнд уруулаа бодон зогсож байгаад гарч иртэл ерөнхий редактор энэ онгоцонд явах гэж байгааг олж харна. Нөгөө ерөнхий редактор Ким Жухо зохиолч хоёр Кёто явах онгоцонд ороод ирхэн тэр. Баларсан. Хамт ажилдаг хүнтэйгээ болцохгүй болцсон ч баригдаж болохгүй гих зарчим бол Сонорогийн хувьд хамгийн том зарчим. Энэ нурж яасан ч болохгүй гин. Гэхдээ Сонорог Юмигээс яагаад суухгүй байгаа юм бэ гэхэд Юми би сууж болохгүй дараагийн онгоцоор Осака руу яваад очие гэд уцаа таслана. Сонорог шууд буух гэтэл онгоц аль хэдийн хөөрөх гэж байна гэд буулгадаггүй. Сонорогийн суусан онгоц газардахад Юми онгоцны тийз огт олдохгүй байна. Би одоо гэрлүүгээ явж байна. Нэгэнт очсных чи сайхан амарчгаад ирдээ л гэв. Нөгөө Жунхо зохиолч редактор хоёр Сонорогийг үгээр идэж гарнаа хөрхий. Чи хаягдчихсан юм уу? Ганцаараа аялаагүй бидтэй найз охинтой байсан юм уу гээл. Өөр аргагүй болсон Сонорог Кётод ганцаараа хооллож, ганцаараа зурагт үзэж, ганцаараа усанд орж, ганцаараа гүнэлсээр амралт тусаж ашгүй буцаад ниснэ. Сонорог онгоцноос буухад Юми Сонорогийг тосгоор ирсэн байдаг. Сонорог их л дурамжхан байдаг ч Юми надад ч гэсэн муухай байсан. Яа хаалганы гаднаас бутсан штэ. Чи чин ажил амьдралаа сайн ялгадаг хүн. Гэтэл ийм зүйл болж байгааг ерөнхий редактор харвал чиний нэр хүндэд муу штэ гэхэд Сонорог шууд л мөхөгийн тэнэг зарчим гээд машинаа зогсоож байгаад ерөнхий редактор руу залгаад би Юми зохиолчд үерхэж байгаа гэд хэлчихэн тэр. Жунхо зохиолч ерөнхий редактор хоёр бүр мэлцэл гайхаж хоцорно. Юми гайхаад чи яаж байгаа юм бэ гэхэд Сонорог тэр мөн хүүгийн зарчмаар юу нь яадаг юм. Угаасаа л зөрчигдөхөөс хойш гэв. Юмич надаас болоод зарчмаа зөрчиж байгаа юм уу? Надад тийм их хайртай юм уу гэд аялснаас илүү яг энэ мөчөд би илүү их жаргалтай байна гэд баярлана. Мэдээд Сонорогийн зарчмын цамхаг нуран унаж Юмид эзлэгдэнэ. Сонорог ажил дээрээ ирэхэд ерөнхий редактор шууд дуудаж уулзаад чи ажил амьдралаа ялгадаггүй зохиолчтойгоо уулздаг найрууд өчөд бүгд зайлах ёстой гэж чи өөрөө хэлсэн бидтэй. Чиний зарчим гэсэн бидтэй гэхэд Сонорог хүний зарчим өөрчлөгдтөл бидтэй. Хүний роботоос ялгарах ганц зүйл нь өөрчлөгдөх гихэн тэр ерөнхий редактор бүр чи бардамнаж байх шүү. Өдрийн хоол хамт идцгээе гэхэд би завгүй байгаа юм а. Төрсөн өдрийн бэлэг өгч чадаагүй маргааш анхаарал төвөмөлтөөр явбал дахиад 7 хоног уулзаж чадахгүй гэхэд редактор бүр балмагдаж яаж ингэ шууд хэлж чадаж байна л гин. Сонорогийн зарчмын цамхагийн хамгаалагч Жанзан эсэд одоо хамгаалах цамхаг байхгүй учраас юу хамгаалах юм бэ хэмээн сөхөрч унна. Ингээд цамхагийг нураасан Юми ихчийг одооноос хамгаалнаа хэмээн шийднэ. Юмид төрсөн өдрийн бэлэг болгож эмэг авч өгөхөөр үндэтлэлийн дэлгүүрт ирнэ. Тэгээд миний найз охин бол хөөхөн жижигхэн цагаан царайтай ухаалаг гуайлаг хамгаалахыг хүсдэг тийм л хүн. Тийм хүн тохирох эмэг байна уу гэхин тэр. Сонорог бүр Юмид унаж туслаад урсан нь энэ ярианаас нь шууд л мэдрэгдэнэ. Тэгснэ би ер нь тэрийг сонгож байна гэд нэг үндэтлэл сонгоно. Юмидээ уулзаад та догбуугийн туртай гэсэн болохоор энэ миний байнга ордог газар байдаг юм гэд дагуулад явтал хуучин найз залуу Баабигийн аавын догбуугийн нэг газар аваад ирхэн тэр. Юмич үгүй би орохгүй өөр газар орё гэхэд азар хаалцтай байдаг. Ингээд өөр газар идэж байсан ч Сонорог Баабигийн догбуугийн нэг газрыг гүйцэхгүй юм байна л гэдэг. Тэгээд та яагаад тийшээ орохгүй гэд байсан юм бэ гэхэд одоо нуух шаардлага байхгүй юм чин гэж бодоод үннээ хэлдэг. Гэтэл Сонорог хөөх тийм үү? Тийм байхаа. Эцэн нь хүүгийнхээ нэрээр нэрлсэн гэж байсан. Тэгэхээр таны хуучин найз залуу чинь Бааби гэдэг нэртэй байсан байх нэ. Би хит уулзаж байсан. Их царайлаг залуу байсан шүү дээ. Та ер нь их царай хардаг хүн юм байна
гэхин тэр. Сонрогийн хамгаалагч Жанжингис Юмигийн эсийн тосгонд ирээд би насан туршдаа чамайг хамгаалъя, намайг оруул гин. Эсвүүд гайхаж тэр нь яана гэсэн үг юм болоо гэхэд Сонрог Юмид бөгж өгнө. Өө бурхан минь. Жинхэнэ алмазан шигтгэдэг бөгж байх нь тэр. Юми бүр гайхаж яахаараа төрсөн өдрийн бэлгэнд ийм үнэтэй зүйл бэлгэлдэг юм бэ? Танах баян айл юм уу? Үгүй биз дээ. Яахаараа ийм зүйлийг юу ч бодлого авч өгж байгаа юм бэ гэхэд Сонрог хөөрхөн байгаа эцтэй. Төрсөн өдрийн бэлэг болон сэтгэлээ илчлэлт гэсэн үг гэснээ ихчээ хоёлаа гэрлэе гэд гэрлэх санал тавих нь тэр. Энэ Сонрог бүр гайхшруулж ханахгүй юм аа. Гинтийн гэрлэх санал өнгөрсөн үеийг санагдуулах шаардлага үүсдэг. Эхний гэрлэх саналыг Юми гүнд тавьсан ч хариулт авч чадаагүй. Хоёр дахь гэрлэх саналыг Баби тавьсан ч бүгжийг нь буцааж өгснөөр дууссан. Гэтэл одоо ганцхан сар болж байхад Сонрог гэрлэх санал тавьсан. Өмнө нь 9 сар 1 жил гарan үерхэд гэрлэх тухай ярьсан ч хангалттай сайн мэдээгүй 2 тийс болж байсан. Гэтэл энэ арай л хурдан байж тэгээд ухаанаас татгалзах ёстой гин. Хайрээс харин үгүй. Хайр сэтгэл цаг хугацаа хамаагүй штэ. Би шийдий гэж зөвшөөрөх гэтэл зохиолж болиулна. Юми юу гэж хариулахаа мэдгүй баахан утгаад Сонрогийн утас дуурч яаралтай тамилтын автобусандаа суух болдог. Юмид шууд хариулахаас зайлсхийж хурдан автобусанд нь суулгаад явуулна. Энэ үед Юмигийн эсүүдийн тосгонд бараг л дайн болж байдаг. Өмнө нь гүүнийг яагаад хариулахгүй байсныг нь гомдож байсан ч одоо л ойлголоо. Бодох зүйл их байсан юм байна гэхэд хайрээс. Гэхдээ удаан бодож байгаад Юмиг алдсан мэт дээ. Хайр сэтгэл хугацаа гэж байдаг штэ гин. Юми насаар ихч болохоор энэ тухай яаран шийдвэр гаргаж болохгүй. Сайн бодох ёстой гэхин тэр. Энэ үеэр Сонрог залгахад Юми онгоцондоо суучихсан уу, явчихсан уу гэхэд үгүй танаа гэрийн гадаа байна. Онгоцны хөдөлгүүр гэмтсэн болохоор маргааш нисгэр болсон. Би одоо орж болох уу гэхэд Юми ороод ирээл гин. Сонрог орж ирээд ширээн дээр байгаа бүгжийг хараад ихчээ энийг буцаагаад өгчихүү. Танд дарамттай байгаа бол буцаагаад өгчгөж болно. Бид хоёр эцэст нь угаасаа л гэрлэнэ гэж бодсон болохоор өөр юу ч бодлого ийм шийдвэр гаргачихжээ. Гэхэд Юми хоёлаа уулзаад ердөө 1 сар болсон. Яагаад чи ийм ихтгэлтэй шийдсэн юм бэ хэмээн асуухад би итгэлгүй байсан бол анхнаасаа тань дээр очихгүй байсан. Тийм болохоор л би мэдэж байгаа юм гэд итгэл төгс хариулах нь тэр. Энэ үг Юмигийн сэтгэлд шууд л хүрнэ. Бүх хайр сэтгэл адилхан байдгүйгээрээ хайр гэдэг зүйл гайхалтай. Хайрыг өөрөөр мэдэрдэг энэ залууд өмнөх туршлагаараа хандах нь зохисгүй гэж бодсон хэрнээ бүгжийг буцааж өгөө. Надад хугацаа хэрэгтэй юм шиг байна. Энэ бүгжийг авчвал миний сэтгэл өдөр бүр хүндүрлэх юм шиг байна гэв. Сонрогч би хүлээж чаднаа гэд манай хоёр учраа олцсон. Гэтэл гинэд Юмигийн гэрийн хоох дуугарч ээж аав нь ирхэн тэр. Юми шууд сандарч Сонрогийг тагтан дээрээ нуучгаад аав ээжигээ оруулна. Гэтэл ээж нь ширээн дээр байсан бүгжийг олж хараад эн чинь хурмын бүгж байж тээ хин чамд өгсөн юм бэ гэхэд Сонрог тагтнаас гарч ирнэ. Тэгснээ танилцсандаа таатай байна. Юмигийн найз залуу шин Сонрог байна. Сайн байна уу аава ээжээ гээ танилцсан. Ингээд үзэгдэл солигдож Юми хурмын даашинзтай манай хоёр хурмаа хийж байгаагаар кино дуусна. Сонрог бол ямар ч эргэлзээ үгүй тайван итгэж болох хайр. Чи гуйх шаардлагагүй, араас нь гүйх шаардлагагүй. Энгийн мөчүүдэд чи хамгийн эрхэм хүн. Том сүр жавхлантайгаар хайраа илэрхийлэх шаардлагагүй. Зүгээр л өдөр бүр харуулах нь жинхэнэ хайр. Миний хамгийн их хайрлаж, нандинаж, догдолж үтсэн Юмигийн эсүүд цуврал маань энэ хүрээд дуусаж байна. Хайр сэтгэлийг олон янзаар харуулсан хэдий шаналгч гэсэн дуусах ёстой харилцааг дуусгавал цаг нь ирэхээр жинхэнэ хайр өөрөө гарч ирдэг байх нь. Ингээд бүгдээрээ дараагийн шин цувралуудаараа дахин уулзцгаая. Лайк дарж комментээ заавал бичээрэй. Коммент бүрийг уншаад илүү их ураморж цаашдын шин цувралуудыг цаг алдалгүй оруулах хүч ордог юм шүү. Баяртай.